Оройн төргийн үзэгчдээ NBA Talk 32 дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр NBA Talk-ыг та бүхэндээ дөрвөлээ хүрэхээр болсон байна. Манай гол хөтлөгч маань хувийн ажиллаар олон улсыг зорьсон. За Баясан ах маань болохоор BCL-ийн тоглолтоор бас нэлээд амжилттай явж байгаа шиг байна. Тэгэхээр бас Баясан ах болон Broncos багтаас баяр хүргэе гэж хэлмээр байна. За ингээд NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр электрон барааны ихтлгүүр PC мал ажиллаж байгаа болохоор таатай байна. Та бүх төрлийн электрон барааг ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр худалдаа боломжтой. Мөн NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр илүү тэмүүл Pepsi ажиллаж байгаа болохоор таатай байна. За бүгдэнд нь орой минь төргий. Орой минь. За тэгээ хэдүүлээ шууд яриа руугаа орцгоё гэж бодож байна. Энэ бол мэдээж энэ плей-оффын эхний шатны хамгийн одоо хүсэмжид одоо бүх хүний үзүүштэй цуврал манай хүн чинь хамаа намаагүй явж байгаа бөмбөгөө алдаад тэгээ буцаад гарааныхан гарч ирсэн. За тоглолтын гол статистикийг харуул. За Йокич бол тийгч айхтар ачаал авсан бас тоглолт байхгүй. Амралт болчихлоо. Дөрөвдүгээр үед тэгээ төгсгөлт нэг хальт гарч ирсэн нэг стац бол тоглоогүй. За Aaron Gordon бол өөрийнхөө сайн тоглолтыг үргэлжлүүлсэн байна. За нөгөө талаас James Harden ердөө 7 оноотой. Харин талбай дээр хас 29 гэсэн үзүүлэлттэй байна. Яг энэ тоглолтын араас Kobe Bryant-ийн нэг хэлсэн нэг зүгээр текст би нэг харсан. Тэгээ тэр болохоор ер нь Harden-ы тоглолтыг сагсан бөмбөг яг иймэрхүү маягаар тоглох юм бол даавраг авч чадахгүй гэсэн нэг тиймэрхүү зүйл ярьж ирсэн мөлий ярилцлаган дээр. Тэгэхээр ер нь энэ тал дээр анаар ер нь ямар бодолтой байгаа. Бидэд ер нь James Harden байгаа багаас бас ер нь өндөр хүлээлттэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь Harden-ы хувьд бас Монголд бас Harden-ы фэн ус аим шиг. Түүхийг эргээд харах юм бол James Harden одоо энэ чухал одоо 7 дахь тоглолт гэдэг юм чухал шийдвэрлэх тоглолтын дээр ерөнхийдөө сайн тоглосноосоо илүү муу тоглосны илүү давмгаалсан байдаг тийм. За хэдийгээр 6 дахь тоглолтод 28 оноо авсан ч гэсэн 7 дахь тоглолтод ерөөсөө 8хан тоглохын явдлага гүйцэтгээд. За тэгвэл 13 оновчтой дамжуулалтыг өгсөн. Гэхдээ James Harden-ы бусдыгаа оноо авал илүү ашигтай мó өөрөө оноо авал илүү ашигтай мó гэдгийг бид 6 дахь тоглолтоос олж харсан шүү дээ. Өөрөө илүү тэгж агрессив байгаад утаатбаруу дайрсан тэр тоглолтуудаа хийх юм бол багт илүү өөр нөлөөтэй байдгийг тэр харсан. За тэгээд хэрвээ ингээд өнгөрс одоо энэ саяны ингээд клипс үлрэг өнөөдөр дууслаа ингээд эргээд харах юм бол удирдлагын ихэнд бол бидэрт клипсээс ямар ч хүлээлт байгаагүй. Кава хизээ гимтлээс эргэж ирэх нь мэддэхгүй. Плей-оффд орохгүй гэсэн юм тоглолтууд нь өнжиж явсан тийм байхад Тайрон дэвсгэлжүүлэгч яг үнэхээр Каваиг эртлийн багийг маш өндөр хэмжээнд тоглуулж чадлаа. Плей-оффд орж ирлээ. Плей-оффд орж ирээд бүр контендерийн хэмжээнд хүртэл яригдах хэмжээний юм өрсөлдөөнтэй баг болгож чадсан. Болохоор бас би Clippers-ийн удирдлыг бол тийм муу үлээ. Мэдээж 3 плей-офф дараалал ихнээс хасагдж байгаа ч гэсэн маш сайн өрсөлдөөний плей-оффд үзүүллээ. Өөрт байгаа бүх үзрүүдээ гаргаж тавилаа гэж харж байна. James Harden-ы хувьд 13 оновчтой дамжуулалт гэсэн гэдэг хийж шүү дээ. Тэгэхээр James Harden яг нэг дээр одоо холдон тоглогчтой тоглож байгаа тоглогч. Яг энэ тоглолтод байх хэрэгтэй юм уу? Эсвэл 30-40 оноо авдаг тоглолтод байх хэрэгтэй юм уу? 30-40 оноо авахлаар бас зэмлүүлээд байдаг ш. Бөмбөг өөртөө идэхээ удаасан ч юм уу, идэхээ өөрөө ганцаараа тоглосон гэдэг. Бага тоглуулахаар бас ингэ болохгүй байгаа юм. Тэгэхээр James Harden-ы ер нь ирээдүг ер нь юу гэж боддог? Юу гэж харж байна? Хүнд асуулт байна. Ирээдүй яг угаасаа л сүүлийн 2-3 үлрэл доктортой сайн тоглолт үзүүлэхгүй ялангуяа чухал тоглолтууд дээр зэмлэл хүртэх нь их болчиход байсан. Тэгээд яг багийн 2 дэх лидерээр бол Sixers дээрээ Brooklyn-гээс эхлээд ер нь нэг үзсэн шүү дээ. Тэгээ ингээ 2 дэх лидерээр яваад одоо магадгүй 3 дэх лидер болох хэрэгтэй юм болоо даа л гэж бодож шүү дээ. Яг 2 дэх лидерээр бол ингээд яг хэрэгтэй үед алга болоод тахаар бас хэцүү шүү дээ. Олон баг дээр харагдлаа шүү дээ. Тэгэхээр 3 дахь лидерийн роль руу орох хэрэгтэй юу? Эсвэл магадгүй карьер нь эхэлсэн шигэ буцаад сэлгээний шилдэг 6 дахь тоглогч болох уу гэдэг бодол надад бол төрж байна. Тэр нь баг зөв ч юм шиг. 2 дахь лидер гэхээр байж болох ч гэсэндээ 2 дахь лидер тийм их хугацаанд одоо бөмбөг байх бас боломжгүй байх гэдэг юм л дээ. Тэр их бөмбөгийг ууж байгаа ч юм уу. Магадгүй тоглоом секунд 4-5 луу төгөхөд нэг дахь лидер лүг өгөөд нөгөө юм шийдээд байвал бас болохгүй. Өмнө нь бол яг James Harden хамгаалтан дээр сул тал болоод байгаа хэдий ч гэсэн одоо юу гэдэг 20 орой болгонд 20-оос дээш оноо нэг 10 орчим дамжуулалтыг өгчдөг байсан болохоор одоо зарим тохиолдолд James Harden тэгж дандаа 20 оноо донцлох, орой болго 20 оноо авах боломжгүй болчихлоо байхгүй. Нэгдүгээр одоо юу гэдэг нас нь одоо буруут руугаа явж эхэлж байна тий. Тэгээ хамгаалтан дээр улам сул тал болж эхэлж байна. Тэгээ үнэхээр шилдэлтэн унах байгаа үед James Harden-ыг үүсгэхэд үнэхээр хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгж
тогтмол 30-аас 35 мянга доллар үнэндээ л. За хэдүүл амттай ямарсан Clippers-ийн гол тоглогчдын энэ өдрлийн дундаж статистикийг харцгаая. За энэ өдрөлд бол ингээд статистикийг харахаар үзүүлж байгаа тоглолтоо ч юм уу багийн яг 1 номерын тоглогчиг байж шүү дээ тийм ээ. 22 оноо 6.7 оноочтой дамжуул 5.8 самбар гэдэг ер нь багаас тэргүүлсэн харагдаж байна. 2 литр нь 30-аас дээш настай хүмүүс байгаад байна л да. За тэгээ Каваи хувьд бол тэр онцлогост бол мэдээж 37 тоглолт гэдэг байгаад шүү дээ тийм ээ. Улиралт. Тэгээ ер нь ингээ харахаар зүгээр яг Хардон буцаад бүх одод болсон жил нь байла. Бүх одод дорж чадхаа болоод эхэлсэн байсан шүү дээ. Норм Паул бол замлын оргил, Ивица Зубц замлын оргил. Ивица Зубц бол шилдэг хамгаалтын багт нэрлэгдэнэ. Бэлэгдлийн 3 дугаар огт ядаж дор ээж нэрлэгдэнэ. Нэг чадахгүй маяг. За Кавай бол өндөр формтойгоор плей-оффыг эхлүүллээ. За Эрүүл Кавай бас байж Тэр доор 2 нэг шидэгч 2 хар ажилчин байж байна. байж гин гэдэг ингээд ер нь бол Clippers-ийг харах юм бол угаасаа ямар ч баг айхаар яг нөхцөл бүрдсэн Яг нэг л юм яалчгүй Хардан дээр л зөрүү арчлаа л гэж би бодоод байна. Ер нь бол Denver Clippers 2 маш ойрхон тоглосон шүү дээ. Хинч хожиж болох байсан. Тэгээ 2 баг хожсон тоглолтоо алдсан шүү дээ Clippers тий. За тэрийг ингээ хоцсон бол жишээ нь Clippers гараад ирж болох байсан байна. За тэгвэл ер нь бол яг нэг бид нар нэг Lakers-ийг 40 настай хүнээр ахлуулсан лидер нь 40-тэй гэхээр энтергээл нодлон те 39-тэй гэхээр 38-тай гэхээр гээл ярьдаг байсан. Тэрэн шиг яг энэ Clippers чинь лидер нь Harden 36-тай хүн байгаа байхгүй юу? Бас л яг тулсан газар яг одоо эцсийн мөчд ирэхэд яг бөмбөг аваад дайрах хүн 36-тай хүн байгаа байхгүй юу? Одоо нөгөө Golden State-тэй ширүүн тулдаан хийдэг тэр жил чинь бол 28 настай Harden байлаа шүү дээ. Маш аюултай тэр бол тийм үстэй. Тэр үеийн Harden бол үнэхээр сүгүрээс. Тэгмээд одоогийн Harden чинь бас яг тогтмол яг тэр өндөр хэмжээний тоглолтоо үзүүлэх боломжгүй болчиход байгаа. Яг Harden-гийн хувьд бол улиралд энэ багийг чирсээр байгаад аваад ирсэн байхгүй энд. Тэгэл уг нь яг плей-оффт бол яалцгүй одоо Kawhi л одоо галзуурах ёстой л байсан болов уу гэж би бодоод байгаа. Хөрхий Harden маань одоо ордог гардаг болцсныг бүгд л мэдчихэж байгаа юм чинь. За хэдүүл амттай бас Clippers-ийн гэрээтэй тоглогч нарыг цалингийн зэсийг харж байна тийм ээ. За Kawhi Leonard 50 саяын цалинтай, James Harden тоглогчийн мэдлийн 36.3 сая. За Norm Powell 20 сая, Zubac 18.1. Их тоглогчд нь буцаж ирж байгаа. За James Harden өөрийн мэдлийн гэхээр энэ гэрээгээ цуслаад 2 жилийн гэрээ, 3 жилийн гэрээ ингэж байх бодлого арай хүндээр тий. Бага тий. ер нь яг аман тохиролцоо тийм тохиролцоонд хүрчээд үлдсэн л дээ Clippers. Тэгэхээр хийхийвд хийх баха. Гэтэ яг 30 эдэн саяар нь өгч чадвал болж штэ. Тийм шүү дээ. Тэгэл 40 дэшээ даваад өгвөл буруулд гэрээ болчихно л да Clippers-ийг ирээдүйн ч гэсэн. James Harden-ийн хувьд аль болох одоо карьерийнхаа төгсгөл мөнгнөөсөө баг илүү бас одоо нэг тогтмол гэрээн дээр нэг баг маг соличихгүй хаш нэг 2-3 жил үдчихье гэсэн бодолтой байх болоо гэж би хараад байна. Ялангуяа одоо Clippers гэдэг Одоо нэг 3 жилийн 90 саяын гэрээ ч юм уу нэг тиймэрхүү гэрээ тэгээр үлдэх тийм боломжтой болоо гэж хараад байна. өрсөлдөөн бас үзүүлж болох үс баг дээр гэсэн үг. Одоо энэ бүрэлдэхүүнийг харахаар энэ бүрэлдэхүүн бас залуухан бүрэлдэхүүн бол биш болчиход байгаа. Тэгэхээр заавалчгүй цус сэлбэж залуу нэгээс 2 тоглогч ротейшнд оруулж ирж цаашаа энэ бүрэлдэхүүн үргэлжлэх боломжтой болов гэж харж байна. Ямар ч цөм болсон, энэ жилийн цөм болсон тоглогчид нь эрхчил байх нь гэдэг мэдээ байна тий. Тэгэхээр Clippers бол Kawhi-ийн үед угаасаа Kawhi нэгэнт гэрээг нөхцсөн шүү дээ. Дахиад сонгоцсон шүү дээ. Гинтэлтэй авахт нь. Тэгэхээр Kawhi-ийн үед тогтмол аврагт л зүтгэлдээ өөр сонголт байхгүй шүү дээ. Сэргийн бос хугацаа байхгүй. Kawhi магадгүй солигдвол Clippers дараагийн үйлдэл хийж болох юм. Тэгэхээр Kawhi солигдохгүй байгаа тохиолдолд Clippers үргэлжил аврагын төлөө бүтлгүүцэж хамаагүй дайр сарилт байх бол. Ер нь Clippers дээр эхний шатнд Denver-тэй л таарсан болохоос ш өөр богттой таарсан бол гэсэн бодол юм орж иж байгаа. Үгүй шүү. Ер Ер нь бол энэ баг нэг яг нэг топ 4-ийн хэмжээний л баг байгаад байгаа байхгүй юу? Яг одоо шууд бүр бүсийн финалд хүрэх үү гэвэл эргэлзээтэй. Магадгүй бас тухайн өдрийн тоглолтоос болоод гараад ирж магадгүй. Шууд авраг авна гэвэл бүр эргэлзээтэй. Гэхдээ ямар ч юм плей-оффын 4 5 6 дээр байж хахаар ийм баг л бүрдчихэд байгаа байхгүй. Тэгээ энээс илүү сайжрах гэхээр болдгоо. Яг л ийм л баг байгаа шүү. Тэгэхээр энээс илүү сайжрах гэхээр анарын ярьсан зүйлтэй яг адилхан байх юм уу? Одоо шинэ залуучуудаар цус сэлбжиж энэ баг аврагын төлөө гардаг баг болох юм уу? Эсвэл ингээд топ 4-д эхний шат ч юм уу, 2 дугаар шат ч юм уу хүрээд одоо Kawhi болон Harden-ийн үед
яг энэ хүрээл дуустдаг баг болох юм. Сая сүүлд тэр нөгөө Дэнүр угаасаа оноо илүү болоод эхлэнгүүт илүү болоод ирсэн шүү дээ. 6 7 оноо болоод 9 болоод буцад 7 болоод ер нь холдчихгоо тий. 2 оронтой тоонд орох гээд ирэх үед Clippers нэмээд гаргаад ирэх тоглолтыг өөрчлөх тоглогч байхгүй. Тэгээд бас бид Хардинг л яриад байгаа болохоос 7 тоглолтын дээр бол эхний 6 тоглолтод байсан 100 буц байж чадаагүй. 100 буцын нөлөө багассан. Тэгээд дээр Норм Паул Сэрвагийн талбай дээр 11 оноо, өөрийн талбай дээр 21 оноо гэдэг ийм зөвхөн дургуй тоглолтын үзүүлэлт байгаа. Тэгээд Норм Паул бол бас 7 тоглолтод хангалтгүй тоглосон. Яг статистикийг харахад 10 оноос дээш нэг автсан ч гэсэн өшөө зөвхөн Кавай тэгээд баг Дерек Джонс Жуниор Богданович илүү дайчин зөрөгтэй тоглоод байгаа байхгүй. Паул Хард хоёр болохоор ингээ бие нэг Хардан бол 2 дугаар агаст бүр өмнөд хүрхээ болчихсон шүү дээ. Бүр зүгээр зоон дагуулж оруулж одоо тэгтээ ингэж бодоод байгаа. Одоо Харден шиг ийм том одоо юутай одоо амбицтай тий. Ер нь одоо өөрийгөө бол нэлээ өндөрт бодож байгаа шүү дээ тий. Ийм тоглогч яг ингээд энэ багт ингээд холбогчоор нь байгаад ахын зөв үү харин юу гэж бодож байна. Ер нь энэ багт эрэхтэй тэгж ирсэн шүү дээ. Би энэ багийн системд нь орох гэж биш, би өөрөө систем гэж ирсэн шүү дээ. Харин тийм тэгээд систем амар том эго. Яг уу тэр чинь Харден угаасаа өөрөө систем байсан үе байгаа шүү дээ. Олон жилийн өмнө гэхдээ одоо тэгэнгүүт тэг өөрөө систем байсан шүү дээ. Тэр чинь маш аюултай байсан. NBA аврагч авч магадгүй хэмжээнд байсан шүү. Тэнгүүд одоогийн энэ Хардентай ингээ байхаар нөгөө нэг юм нөгөө санаа нь байвч сачийн хүрхгүй гэдэг шиг те би энэ одоо хүрхээ байсан. Гэхдээ нөгөө нэг том цолтой хүн чинь байгаад байх нь бас зөв юм уу энэ багт уур амьсгалд те. Тийм. нэг талаасаа тий. Анаар тэгвэл Clippers ер нь ямар өөрчлөлт хийж иж даварах хэмжээний баг гэж яригдах юм бэ? Яг яг 7-д тоглолтын дээр Denver Nuggets-ийн тоглолтын төлөвлөгөө болохоор 100 буцыг Бутан талбайн гадна гаргаж ирээд Йокч ингээд зогсож байгаа. Йокч тоглолтод оролцохгүйш бөмбөгтэй биш. Тэгээд онгорхоо олгосны дараа хажуунаас нь нөгөө дөрөв нь Бутан талбай руу дайраад ерөнхийдөө тим тоглолтын тактик явчихж байгаа байхгүй. Тэгээд ингээд одоо ингээд бодоод үзэхээр Clippers шинэ ордон барьсан, маш их мөнгийг, маш том гэрээг Кавайд өгсөн болохоор бүрэлдэхүүнээ дахиад шинжилээд, дахиад мөнгө зарцуулаад ерөнхийдөө бол контендер хэмжээний багийг бүрдүүлнэ гэж энэ оф сизонд үзэх гэж харж байгаа. За окей, тэгвэл Clippers-ийнхаа яриг энд хүрээд өндөрлөе. Тэгээд маш хэцүү 7 тоглолтын араас ялж байгуулсан баг. Маш амархан өрсөлдөгч бага уншаад гэх үгтэй тийм ээ. Шүүрдэд гарч ирсэн амралттай байгаа. За NBA-г удирлыг хожлоороо тэргүүлсэн багтай таарлаа да. За энэ бол мэдээж удирлт 2-2 явуулсан шүү дээ. Хоёр MVP-гийн чансааг тэргүүлж байгаа дэлхийн хамгийн шилдэг хоёр сагсчны дүүэл болох юм да. Яг удирлын тоглолтууд 2-2 гэж байгаа боловч энэ дөрвөн тоглолтыг харах юм бол агуулгаараа өгөхөөс илүү л байсан л да. Ер нь бүх тоглолтод ер нь баг хожис 2 тоглолтын харуул ингээд ер нь уншиж чадсан байгаа байхгүй. Хожис 2 тоглолтод эцсийн мөчд те. Тэр сүүлийн тоглолтын дээр бол бүр нөгөө J-Dub маа тоглоогүй шүү дээ. Тэр 127 140-оор хожигддаг дээр бол. Тэгсэн чинь нөгөө дараалал өдөр тоглосон. Дараалал өдөр тоглоод хожиход 2 очоод хэцүү шүү. Тэгэхээр удирдалд бол агуулгад өгөхөөс илүү байсан. Гэхдээ сая ингээд Denver-ийн сүүлийн 3 тоглолтыг харах юм бол удирдлын төгсгөлд нэг жоохон ороо бусгаа болох гол байсан үеэ бодвол илүү нэг хөлтлөгөөнө олоод эхэлчүүдээ тийм. Ройлууд тодорхойлоод эхэлчүүдээ айдлман засгалжуулагч гэсэн өөрөө одоо Facebook-ийг ч гэдэг юм уу, Brown-ыг ч, Gordon-ыг ч юм яаж ашиглах нь их ойлгомжтой болоод иргүүдээ гэж харж байна. Яг угаасаа өөрөө Mike Malone засгалжуулагчийн туслахаар яг л Никола Йокичийг гаргаж ирсэн тасгалжуулагч учраас яг энэ багийн системд бол ямар нэгэн доголдол үүсэхгүй л байгаа юм л да тасгалжуулагч байхгүй. Зүгээр олон төгсгөлд тэр шийдвэр гаргалтууд дээр хэр уяатан байх нь уу, зөв үе тайм авах нь уу, солилцоо мэдрэмжтэй их нь үл гэдэг дээр хаалгын тасгалжуулагч асуултын тэмдэглэл байгаад байгаа болохоос яг тэрнээс тоглолтын хэм маяг бол яг л хэвээр байгаа шүү дээ. Тоглолтын сагсаал тоглож байгаа. Одоо энэ учраан дээр Oklahoma City хитрхи илүү байдалтайгаар Denver-ыг хожичвол Denver Nuggets баг задрах уу? Зовж хоцсон ч гэсэн 7 тоглолт түрээ Denver баазраар ч юм уу бүр ингээ эцсийн мөчөд хожигдсан ч гэсэн Denver задарна гэж бодоод байгаа шүү дээ. Би бүр илт OKC илүү хожичвол яах вэ? Илт биш байсан ч харин задрах байх гэж бодоод байгаа. Denver-ыг угийн. Ер нь энэ жил төрүүлэхгүй л бол задрах байх гэж бодоод байгаа. Michael Porter Jr өөрөө тэгээ хэлсэн шүү дээ. Энэ жил Mark төрүүлэхгүй бол задарна гэдэг. Тэгэд ер нь явах ихний нэр нь өөрөө Porter Jr болов.
Өөрөөс нь эхлэх гээд байна тийм. Тийм. Юу бол 3 дахь лидер яг үнэ хэлээд хажуу хангалтгүй шүү дээ. Гэмтлийн асуудал байгаа ч гэсэн. Тий. Сая бол Дэнвер бол Клиперсээс ерөнхийдөө дутуу эхлээд ер нь тий унчих гэж явж байгаад догонцож үлдээ дээр нь унж тусчлаа тийм үү? Тэглээ шүү дээ. Бөхөр бол ерөнхийдөө унж явж байгаа дээр нь уучлаа шүү дээ. За тэнгууд өнгөрсөн жил яг юм хурдтай хүчтэй залуу багт хожигдсон шүү дээ мултарсан. Миннесотад. Одоо яг ийм багтай л таарч байна. Тэгээд ийм зүйлийг харлаад би Денвер Наггетс энэ цуврал хожих ерөн шалтгаан одоо юу гэдэг юм одоо тийм боломж байна уу гэдэг талаас нь харах гэж үзлээ л. За тийм бол OKC-гийн бид нэр түүхэн хамгаалт гэж яриад байгаа энэ хамгаалт үнэхээр байгаа. Яг тэгвэл маш бага бөмбөг алдалтыг хийгээд эсрэг бага маш их бөмбөг алдуулж байгаа баг واخхой юу. За тэгээд эсрэгээрээ Денвер Наггетс баг энэ эсрэг бага бөмбөг алдуулах өөрөөсөө бөмбөг алдах тал дээр бүр 25 бичих жоо маш их бөмбөгийг алддаг. Тэгээд хамгаалт нь тийм сайн биш гэсэн үг. За тэгээд ротейшнд ерөнхийдөө Денвер Наггетс баг яг л 6-хан тоглогчтой. Тий. Яг 6 тоглогч л явж байгаа. Гарааны 5 Сэлгэнээс Westbrook. За тэгээд Йокчиг талбай дээр байх үед нэмэх 10 гэсэн үзүүлэлттэй байсан ч гэсэн Йокчиг байхгүй үед хас 10 гэсэн үзүүлэлттэй байгаа баг байгаа. За тэгээд Сэлгэнээс нь Диандре Жордан гарч ирэхээр үнэхээр Диандре Жордан одоо бол хэцүү шүү дээ. Ер нь бол нэг 5-аас өсрээд 10 минут талбай дээр өгөх гээд байна тийм. За ингээд OKC гэдэг баг нэгдүгээр сэлгээ илүү юм байна. За тэгээд deflection буюу тэр эсрэг багийнхаа довтгоог ингээд саатуулж бөмбөгийг нь саатуулж ингээд бөмбөнд хүрж байгаагаараа Caruso, Jason Walls хоёр NBA нэг лигийг дэргүүлж байна тийм. Дөрөвт явж байгаа юм байна. Тэг чим ингээд бүх статистик нь яалтчгүй тоо үзүүлэлт бүгд үзүүлэлт ялангуяа хамгаалтын тоо үзүүлэлт нь ер нь бол тийм OKC талтай байгаад байна. За сэлгээ нь илүү байгаад байна. Илүү залуухан атлетик хурд хүчтэй. Одоо Жамал Мурейг одоо жишээ хамгаалах боломжтой. Одоо тий шийдвэрлэхгүй байх зөндөө байна. Одоо Жамал Мурей дээр заслан ирэхээр тэрийг 3 янзаар хамгаалж болж байна. Тэр 3 янзыг гурвуулангийн OKC сайн хийж байна. Одоо юу гэдэг сольж болж байна. Солихгүйгээр ингээд блиц хийх буюу хээж хийгээд зогсоож чадчихин гэдэг юм ингээд бүх юм хамгаалтан дээр хийж болох зүйлүүдийг хийж болж байна. За тэгээд Зубацыг яаж Йокчиг одоо ингэж slow down хийж байгааг сая ихний сурлаас OKC нилээ үзэж харж судалсан болов гэж бодож байна. Тэгээ Зубацтай ерөнхийдөө дүүцгээс хэмжээний төвийн тоглогч шинэ OKC-д байгаа юу? Одоо Йокчиг зогсоох тал дээр гэсэн үг. Одоо тэгэл Хартенштайн энэ ажлыг хийх гэж үзнэ. Чэд Хоолгын зарим үед нь хийх гэж үзнэ. Туссан хамгаалтаа юм тийм. Юу үзнэ? Денвер эсрэг нэг Джейлен Уильямс ашиглаад идэг. Джейлен арай илүү том бий. Нөгөө Джейлний удирдалд бол зарим тоглолт ашигладаггүй шүү дээ. Тийм. Гараанд яг хоёр төвөө Хартенштайн, Хомгрын хоёроо гаргацдаг ч гэсэн дараа нь болохоор тэр хоёроо амраахтаа нэг нэгээр нь тоглуулад бусаад нөгөө нэг төвтэй жижиг төвтэй тоглолцдог шүү дээ. Денвер нөгөө уруулаг баг учраас Денвер эсрэг сүүлийн хоёр тоглолтыг харахад Джейлен Уильямс, Хартенштайн хоёр ээлжилж хамгаалаад ер нь Чэд Хомгрын айл болох очихгүй. Очвол нэг тусалсан хамгаалалт дээр л орчин. Тэгээ ийм хамгаалтын төлөвлөгөөг Йокич эсрэг ашигласан. Эсвэл зүгээр Йокич бас оноогоо аав гэдэг хамгаалт хийж болно шүү дээ. Йокич оноогоо аав. Тий. Ер нь бол юу яах бах. Сая бол жишээ нь Йокичийн хувьд бол хамгийн одоо оноо авахд тоглоход хамгийн тухгүй одоо тийм багтай авчирлаа шүү дээ. Ивица зүв боц гэдэг хүнтэй тий. Тэрийгэд авчлаа. Одоо бол Йокичийг дийлэх хүн бол одоо Оклахомад бол байхгүй ер нь бол Йокичээс бол харин бусад тоглогчдод нь тоглоход маш хүнд ийм багтаа таарах гэж байгаа байхгүй. Зөвхөн Йокич л тоглоно одоо. Бусад нь бол оноо авахд бол нэлээд хүндэл болж байна. Гэтэ Йокич хэрсээр байгаад бас цаана гарахыг үгүйсэхгүй л дээ. Тийм л гоц авьяастай. Тийм л авьяастай хүн шүү дээ. Гэхдээ зүгээр бодит төлөвлөрөөний анрын хэлдэг дээр 100% санал нэг байна. Угсаа яг бодит төлөв харахаар ингээд ийм хүнд хэцүү 7 тоглолтын ардаас дээр нь ингээд 6-7 хон тоглогчийн ротейшн дээр тэгээ дандаа 40-с дээш минутыг тоглоод гол тоглогчд нь ингэж гарч ирж байгаа. Тэгээд за MVP-гийн энэ хүсэлтийг нь харж байгаа. Тэгээд MVP-гийн энэ хоёр болохоор энэ үлрэл 4 тоглолтод нэгнийхээс зэрэг тоглосон стат нь улирлын биш. Тэгэхээр Йокич OKC-гийн эсрэг 4 тоглолтын дээр самбарт бол угаасаа илүү хэрэгтэй нь харагдаж байна. За оноо нь бол нормал дундаж байна. Трипл даблаа хийдэг байна. За хоёулаа тэр шэйг харж байгаа байхгүй юу? Денвер эсрэг 2.3 хаалт дундажлсан байгаа байхгүй юу?
яг статын харахаар одоо тэр нь илүү байна гэж шууд хэлэхэд хэцүү юм те. Яг бариллаар хараа айл аль ажиллаагүй. Тий, хийцэн. Ер нь бол хоёр баг яг энэ хоёр тоглогч байгаа юу зогсооч чаддгүй юм байна шүү дээ. Энэ хоёр тоглогч нь яг л хийх ёстой юмнуудаа. Тий, яг тэгээд байгаа байхгүй. Тий. Тэгэхээр яхаа хэлж байгаагаар нөө бусад тоглогч нарын зөрүү одоо энэ дээр гарах гэдэг юм. Йогчийн хувьд бол өмнөхөөсөө арай хөнгөн. Жишээ нь Зүбцийн өдөөстэй хаалтанчтайны өдөөс явах шал ондоо шүү дээ те. А бусад тоглогчдод бүр хэцүү болчихж байгаа. Түрүү яг Анрын яг онцолж хэлсэн тэр бас надад аяг хэцүү санагдаж байна л да. 6 тоглогч ашиглаж байгаа. 6 дахь тоглогч нь өөрөө Westbrook. А Westbrook-ийг хамгаалах цаана OKC-д маш олон тоглож байгаа. OKC дээрээс нь баг 10 тоглогчийг ашиглаж байгаа бох тийм ээ. Гараа сэлгээнд одоо өөрийнхөө темпийг алдахгүйгээр 2-3-аар нь сольсон ч гэсэндээ OKC-ийн темп алдагддаггүй шүү дээ тийм ээ. Тэгээ OKC сая хамгийн эрт цуурлаад дуусгасан баг байсан учраас ер нь Denver Nuggets Clippers-ийн цуурлын сүүлийн 4 тоглолтыг тухалж суугаад үзсэн байгаа тий. Төлөвөө боловсруулах хугацаа би энэ ч гэсэн угаасаа ачаал аваагүйгээр цуврал баг дуусгацсан ингээд удирдлагын төгсгөлийн хэсэгчээс Denver OKC-гийн цуврал сунах тусам ингээд OKC-гийн залуучууд бол төгсөхдөө ирч хүчтэй төгсөх гэдэг. Тэгээ бас нэг сүүл рүү болохоор Denver-ийн илүү ачаалтай нэлээд амьсгаа өндөр ядарч орж ирэх гэдэг байна л да. Тэгээд ганцхан хоног бэлтэх хугацаа бас тэдэнд байна. Яг үнэ. Тий. Нэг хоног хамаагүй. Тэгээд талбайн давуу тал бас OKC-д. Сая бол Denver-д талбайн давуу тал байлаа. Тэгвэл одоо эсрэгээр OKC давуу тал ингээд ингээ харахаар зүгээр Никола Йокич л байгаа болохоос ч бусдаар бүх давуу тал OKC-д л байгаад байна л да. Тий. Тэгээд сая бол яг 7 дахь тоглолт өөрийнхөө талбай дээр хийсний хүчинд байсны талбайн давуу тал гэдэг ийм ашигтай шүү дээ. Тэрний хүчинд баг гараад ирлээ гэж би бодоод шүү дээ. 7 дахь тоглолт Clippers-ийн талбайд байсан бол эвгүй. Тэгмэд одоо Chet Holmgren ч маш сайн шидэд байгаа шүү дээ. 3 дээрээс чинь энэ хаанаас. Ерөөсөө орж ирээд алхаж орж ирээд зоод аваа шидэд байгаа шүү дээ. Тэнгүүд энэ үний чинь хамгаалах гэж Йокич будагтаал байгаас гарах болчиход шүү дээ. Тэгээ нөгөө Jalen бас 3-аас шидэд байгаа шүү дээ. Нөгөө атлетик хүмүүсийн чинь дайраад орохоор хэн яаж хамгаалах вэ? Гордон дээрээс ачаал жинхэнэ оорох гэж. Тий, одоо тэгээд Shea-г Кристен Браун хамгаалвал яг үнэхээр нуруу намдэн шүү дээ. Тэгээд Гордон хамгаалах гэхээр чинь Гордон тэр урд чугны лидерийг хамгаалцахаар Альба алуулж шүү дээ. Тэгээд чинь баг шахаа тоглож шүү дээ. Йокичийг харднчтай нэг засаад ингээд нэг ноцолдоод байж байгаа хооронд. Ингээ бодохоор үнэхээр амаргүй цуврал болно. Тэгэхээр Майкл Портер Жуниорын мөр хурдан одоо эдгрээсээ тэгээд Майкл Портер Жуниор саяны цуврал дээр байсан шиг юм докторгүй тоглолвол хожиход улам хэцүү болно. Анараас маань ер нь ихэвчлэн хэдүүлээ ярьж байгаа OKC талдаа л байгаа юм тий. Тэгвэл ер нь яавал гэхдээ нөгөө талд Йокич байгаа даа шүү. Denver хожих юм бэ? Яаж тоглол Denver хожих вэ? Харин яг сүүлийн 48 жилд байгаагүй тийм хамгаалтын статистикийг OKC үзүүлж байгаа болохоор хэцүү л байна л да. Гэхдээ мэдээж одоо жишээ нь Жамал Мурray 8 жил NBA тоглохдоо улиралд 18 оноо дундчилсан бол плей-офф тэр нь 24 болж нэмэгдсэн. 72 плей-оффын 72 тоглолтонд тийм статистик байгаа байхгүй. Тэгээ Жамал Мурray энэ тоглолтоо үргэлжлүүлээд хийх ёстой. Зөвхөн Йокичийг хараад иж болохгүй. Плей-офф Муррайгаа үргэлжлүүлэх ёстой. Тэгжиж боломж гарч иж энэ цуврал өрсөлдөөнтэй болох ёстой. За мэдээж бид нэр Westbrook-ийг бас онцлж Westbrook хэрвээ 5 жилийн өмнөөс бол хамаагүй Shea-ийг хамгаална гэж үзчихсэн. Одоо бол бас жоохон хэцүү л болчиход байна тий. Тэгтэл Westbrook бол ямар ч үед тоглолтод өөрийгөө хурцлж бэлдэж гарч ирдэг тий. Мэдээж гаргаж байгаа шийдвэр гэдэг юм уу тэр дамжуул бөмбөг аль зүйлүүд нь байдаг ч гэсэн энэ тоглогч бол нэг юм уу хоёр тоглолтыг аваад гарах чадвар нь одоо ч гэсэн би өөртөө байгаа гэж хардаг. Нөгөө ер нь тэглээ шүү дээ. Хоёр тоглолт авчихсан шүү дээ. Сая нөгөө Clippers болохоор нөгөө ахмад тоглогчид бас нэлээд хит байгаад байгаа учраас бүх тоглогчд руу гүйж очихгүй Westbrook-ийг шидүүлэх тохиолдол аягүй их байлаа шүү дээ. Одоо Oklahoma-гийнхан бол бүгд залуучууд хэнийг ч сул шидүүлдэггүй баг уламжлалтай ийм баг. Муу шиддэг байсан ч хамаагүй. Заавал очно. Тэгэхээр Westbrook санийх шиг тийм тухтай сул оноонуудыг авахгүй болчихсон. Санийх шиг 20 оноо аавна гэдэг маш хэцүү болчихж байгаа. Ялангуяа OKC-гийн урд чугны хамгаалалт бүрийн өдрөлд үнэхээр супер байгаа шүү дээ. Саяын хоёр зурлыг ингээл нэг хараад ах чинь нөө хэнийг Draymond Green-ийг ингээд сул шидүүлдэг, Westbrook-ийг сул шидүүлдэг нэг тийм юм байлаа шүү дээ, нэг тусгай үйлчлэгээнүүд байлаа шүү дээ. Одоо Oklahoma бол хэнийг ч тэгж яадаггүй. Маш төрөмгий тоглодог болохоор. Тийм тэгээд дээр нь бас нэг юм байгаа нь тоглолтын хэмнэл байна л да. OKC их хурдан хэмнэлтэй тоглодог. Transition defense сайн, offense ч сайн баг. Denver бол яг тэр хурдан хамгаалтан дээр нь дөрөв тэр темпийн хэмнэлийн
гүцгөө ачаал хөрхүүгээд. Ер нь яг ингээд яг бодит байдал бодохоор яг Йокич л оолох тусдаар үнэхээр амаргүй харагдаад байна. Хэд дайраал төвийн тоглогчдын алдааны асуудалд оруулчихвал бас л эвгүй шүү дээ. Үгүй тэгэхээр л харин Йокичиг 50 оногийн нөгөө л бусна хамгаалал гэдэг нь зүг. Магадгүй тийж тоолж магадгүй. Тэгээд өвгөөсөө өөртөө ядаж 70 он аавна шүү. Тэгэл 70 50-аар хожил тоо. Бусдын нэг шон өгөхгүйгээр Тэр яг тэгэл харагдан л да яг яаж тоглох нь те. Йокич гэж айхтар хүн одоо түүнийг хориглох зүг боцгүй багийн эсрэг тоглох гэдэг шүү дээ одоо. Тийм ээ. За ямарсан статистикийн хувьд бол баг боломжгүй шахуу цувралыг Denver Nuggets OKC-ийн эсрэг хийх гэж байна. Тэгээд энэ түрээд NBA Talk-ийн маань эхний хэсэг өндөрлж байна. Хэсэг усан засварлаад эргээд болцгаая. NBA Talk үргэлжлэж байна. Та бүхэндээ 32 дахь дугаар яг одоо хүрж байна. За бид дараагийнхаа бас нэг цувралын талаар ярилцъя гэж бодож байна. Энэ бол Detroit болон New York Knicks багийн цувралын 6 дахь тоглолт байна. За тэдний хувьд бол мэдээж шүүгчдийн шийдвэрээс болоод одоо давуу байж болохоор ч нөхцөл байдалд байсан. За тэгээд гэртээ хож эсвэл үргэлжлүүлэх гэсэн ийм цувралыг хийсэн дээ. За тэгээд ямар ч сан хоёр хожлоо сонио Madison Square Garden-д авчаад талбай дээр хожиж чадсангүй тийм. Уг нь 3 тоглолоо талбайдаа ийм л харамсалтай болчихлоо. Энэ тоглолт бол гоё болсон. За эхний үеийг Knicks илүү хамаагүй илүү хийсэн. Болов хоёр дахь үе дээр Тэгээ эргэж ирэх юм те. эргэж ирээд Detroit сэтгэл зүй сайтай байлаа. Pistons 3 дугаар үе дээр ахаад Knicks илүү гараад. Тэгээд тэрийг ахаад барьчих واخгүй. Tobias Harris хурдан тоглолоо Schroeder Beasley. Tobias төрсөн нутагтаа ирсэн өөр байна. Төрсөн нутагтаа. Ерөөс тэнцүүл байл шүү дээ ер нь бол. Энэ хоёр багийн хувьд. Тийм. Бүх тоглолтыг хараад ер нь тэнцүүл байл шүү. Detroit бас сайн байна. Тэгээд дээр нь Knicks бас яг Detroit-д тоглож шиг тоглож болохгүй. Одоо нэг ингэчээр айгүй эвгүй сонсож байна л да. Одоо жишээ нь York Knicks бол бидний хувьд арай хүлээлт өндөртэй баг. Detroit бол шинээр гарч ирж байгаа одоо залуу баг тийм. Тэнгууд энэ хоёр багийг тэнцүүл байлаа шүү дээ гिचгээр. Бид эдийн нөгөө нэг York-ийг үнэлж байгаа үнэлэмж маань бас арай доошо болчиход байна уу? Detroit-ыг үнэлээд байгаа нь арай илүү болчих гээд байна уу? Энэ дээр ер нь ямар байгаа вэ? Би бол Detroit-ыг үнэлмээр байгаа. New York Knicks баг одоо яг энэ бүрэлдэхүүн энэ багийг босгох гэж хэдэн зуун сая доллар зарцуулсан юм бэ те? Тийм үстэй. Энэ бол маш их мөнгөөр бүрдсэн баг шүү дээ. Тэгтэл одоо энэ эсрэг тоглож яг тэнцүү тоглоод байгаа Detroit Pistons-ийг нь байгуулахын тулд хэдэн төгрөг орсон юм бэ гэхээр айгүй бага мөнгө гарч ирэх гэдэг байгаа байхгүй тий? Одоо Cunningham драфтынх нь санхүүгийн хувьд энэ байж ах шиг тий. Тэгээ энэ тентхийн багт одоо баг ингээд гологдсон 4-5 ч хүн байж ах шиг тий. Тэгээ драфтынх нь 4 Cunningham гээд 2 хүн тэгэл болчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ энэ олон зуун сая доллараар бүтсэн багтаа энэ тэнцүү байна штэ. Ерөөс жоохон өөрчлөлт гарвал баг очиж гээд байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө бас яг зөв менежмент гэдэг чинь ямар айхтар чухал байдаг вэ? Заавал тийм их мөнгөөр юм баг бүрдүүлэх шаардлагагүй бол гэж л. Нөгөө талаас яг олон зуун саяар бүрдсэн баг гэдэг гэж шүү дээ. Олон зуун саяар 6 хүнтэй баг бүрдүүлчихэд байна л да нөгөө баг нь. Уг нь тоглогчид чинь 12 ч юм уу 15 хүн байх хэрэгтэй байгаад идэг. Гэтэл одоо ротейшнда ерөнхийдөө нэг 7 тоглогчтой. Энэ баг байгаа. Тэгэл Cat, Anunoby, Brunson бүгд асар өндөр цалинтай нилээд өндөр үнээр ирцгээсэн хүмүүс шүү. За тэгээд төгсгөлд ингээ онооны зүрх. За бүр Detroit бүр дээр нь гараад. Илүү гараад. 7 оноо 2 минут. Энэ дээр яг хуу энэ дээр бид нар яг Detroit Pistons багийн нөгөө туршлагагүй. Тэгэл энэ хүн яалтчгүй манлайлагч юм байна. Brunson Тэ? ийм гайхамшиг үү. Яг тоглох явах газаргүй болцсон л хүн. Тэ. Ийм хамгийн намхан хүн. Тэ. Талбай дээр хамгийн намхан. Ийм жижигхэн хамгаалцч болмоор тэгсэн ирнэ Коби шиг тоглоодох юм. Сор Томпсон хаалт тавиад бөмбөгийг өөрөөс нь гаргаж чадсан маш чухал хамгаалт байсан.
За энэ баг Knicks хамгийн зөв хүн дээр алдаагаа хийж байгаа. Гэт нэг торгуулаа алдаад. Энэ нэмүүлж барьдаг тий. Шил энэ Тобиас Харрисын сул тал авахгүй. Самбарт үнэхээр мөн. За энэ өстэй. За тэгээд Яг иймэрхүү тоглолтоо үзүүлээд тухайн үед контендер байсан Ютаг мулталж исэн юм аа энэ хүн. За ийм тоглолт чи Dallas Mavericks баг явуулсан байна. 100 сая доллароос олж явуулсан байна ерөөхдөө. Харин тийм 100 сая нөхгүй тий. 4 жилийн 25. Яа. За хоош ицсэн бол бас өөр шүү Өөр шүү. Энэ жил амар шидэж байгаа шүү дээ. За Beasley бол гэхдээ өөрийгөө үнэхээр түүхэнд би байгаа шүү гэдгээ энэ жил харууллаа. Тэгээд яалтчгүй лигийн Clutch of Player of the Year тийм ээ. Тий. Шагналыг авсан тоглогч. Тий. Илүү тий яаж тоглож байгаа вэ гэдгээ харууллаа. Тэгээд Tobias Harris-ийн бас тэр нэг хөгжүүлэлт 23 талбай дээр байхдаа ашиггүй байсан байв гэдэг нь эндээс харагдчих. Тоглооных нь хувь оноог нь харахаар байгаад байдаг. Тий. Тэгэхээр оноо хэдийгээр авч байгаа ч гэсэн одоо санитар самбраас бөмбөг хашилт ч юм уу ийм байдлаараа илүү багтаа сөргөлөд байгаа. Хамгаалт сайтай 4 номер биш л дээ. Одоо ер нь зүгээр ингээм амжилт гаргаж байгаа багуудыг харахаар 4 номер дээр хамгаалт муу тун байж боломгүй байгаа байхгүй тийм. 4 номер дээр хамгаалтанд бас нэг тун дайжгүй. Гүр онцгой биш юм ахэд ямар ч гэсэн нэг сул тал болдоггүй тийм хүн хэрэгтэй байгаа байхгүй. Дорайс PG Вашингтоны хавцааны. Тий, эсвэл Гордон тий, Аарон Гордон шиг хамгаалтан дээр сайн тийм 4 номер байхгүй бол яг ингээд хамгаалтанд муу, хашилт муу ийм 4 номертай багууд хэцүү. За хоёр баг цовралт яг адилхан авсан шүү. хурд химнэл байна тийм ээ. За Яг адилхан өвдөө довтлсон. тооны хөв байна. Бөмбөг алдалт байна. Тэгэл ийм л хэцүү. Яг ингэ тэнцүү байгаа даа. Тэгэхээр яг хоёрын хэлснээр Тий. тэнцүү баг гэдэг нь Тий. юу нь бол яг тоо үзүүлэлтээр бол гараад ирж байна тийм ээ. Драфтын 3 тоглогч байгаа ш. Томсон, Cunningham, Dürren. Тэгээд энэ тентхийн гол 4 тоглогч. Энэ 7 нийлээд энэ Нью-Йоркийн энэ одоо суперстаруудтай тэнцүүд байна. Карл Антони Таунс сая 10 оноо 15 самбар авсан байна л да. Багийн ерөөдөө хоёр дахь лидер гэж хэлж ойлгож болох тийм ээ. Тэгэхээр Карл Антони Таунс яг биеийн хүчний эсрэг ер нь тоглох чадамж нь ер нь ийм таарах юм уу? Тийш. Ер нь цаашдаа яг ийм юмтай тулгуур одоо номер 2-ын яг энэ дүүрэг ролыг ер нь гаргаж чадах нь чадахгүй нь. Яг уу яг нөгөө нэг матчапаас л шалтгааллах баг. Тэгээ анх яг намар л ярьж байсан шүү дээ. Кат нэгцсний дараа тэгээ Карл Таунс ч 5 номер дээр ер нь яг нөгөө Embiid Jokic жоохон хэмжээнд очтгоо бие шин тоглолтдоо тэгээд 5 номер дээр тоглохоор 6 алдаа гаргаа суучаад идэг. Гэл тэгээ яг буцаад 4 номер дээр тоглоод нэг юм тасаа байж исэн чинь буцаад 5 руу тоглуулахаар энэ тоглогч үлрэлийн ачаал авах болов гэж яг ярьж исэн. Ямар ч үлрэлд бол асуудалгүй яваад ирлээ. Тэгээ Бостон эсрэг одоо Porzingis-тэй тулна. Тэгээд Porzingis-ийн бие шин тоглолт бас азар тийм сайн биш. Тийм байна. Гэтэ өндөр урт учраас амаргүй байдаг. Тэгэхээр айл айл нь шиддэг. Тэгэхээр энэ бол маш гоё матчап болох байна. Тэгэхээр Porzingis Карл Антони Таунс хоёрын цуврал X factor нь болох болов уу гэж зүгээр би өөртөө бодоод байна. Бусд нь бол ойлгомжтой ажлууд нь. Одоо Бостон ч болохоор бас шууд дараагийнх нь Бостонтойг нь яриад байгаа юм тий. тийм ээ. Одоо Бостон руу одоо нэгэнт одоо шалгарсан учраас тийм ээ. За тэгээд хэдүүлээ энэс өмнө эхлээд Detroit Pistons багийн талаар ярилцвал илүү дээр явах болов уу гэж бодож. Тэгээд Pistons багийн эрхчлэлийн бас баталгаатай гэрэнэс хэдүүлээ хамттай. Тэгэхээр энэ баг ер нь их барихын хэлснээр саяны нөгөөний цалингийн засгийн ер нь ямар боломжтой байгаа юм бэ тийм ээ. Detroit Pistons баг дээр ер нь супер од ирэх боломжтой юу? Сонирхгүй тий. Энэ одоо би бодохдоо бол энэ айгүй гоё баг бүрдсэн гэж одоо зарим нэг хүнд харагдсан баха. Тэгэхээр энэ баг дээр одоо бараг бие л дутж гин гэж бодож байгаа нэг тоглогч Embiid байгаа бах. Байгаа. Би очичвол энэ баг зүгээр шууд хэрэгжил зүгээр Үзэж болох юм Одоо байна. тийм. Ер нь бол урд шугам бол хангалттай санагдаад байгаа байхгүй надад. Ivy-гүйгээр плей-оффыг дуусгасан шүү. Ivy ихээр урд 15 оноо 5 самбар 5 дамжуулт шүү дээ. 19 оноод унтсан. энд одоо ингээд сольчмоор хүн бол Tobias л байгаа даа. Яг гэрээг нь харахаар байж байгаа зү. Тий, гайгүй тий. Гэтэ яг ингээд иймэрхүү ингээд цаашаа плей-офф том амжилт үзүүлэх гэхээр Tobias-ийн оронд арай илүү хамгаалт сайтай самбарт зүтгэждэг. Гэтэ яг Tobias-ыг бас шидчихдэг байвал зүгээр л байгаа юм. Тий. Байгаа. Тийм тоглож олдсон шүү дээ. За тэгээ багийн 3-т байгаа өндөр цалин авч байгаа тоглогч ICS-тэй орто шүү дээ. Тэгэхээр энэ баг ер нь бол цалингийн хангалттай. Энэ бол хангалттай байгаа. За өөрөө ер нь сая Detroit хотыг ч харахад Detroit хотын сагсан мөн буцаад ирлээ гэдэг те. Одоо Detroit хотоос гаралтай одууд нь ч юм уу те багаа одоо дэмжиж байгаа энэ
тохиолдлууд нас байсан л да. Тэгэхээр магадгүй гэхдээ том од Детройдыг сонирх болов. Том од хэрэггүй хөө. KD-гээ одоо угаасаа номер 1 болгоод KD хажууд туслах тийм л Кейд дүүрэн эсвэл нэг Асар туршлагатай Томсон ч юм уу, 3 бол одоо яг ингээд яг уурчин өмнө 3 батчилчаад байгаа тий. Айвиг сэлгэнээс тоглосон ч бас болно. Тэнгүүл одоо яг тэр нэг SF-ийн байрлал дээр л ч юм уу PF-тэй ер нь бол PF дээр том байсаг солиг гэж юм. Тийм ер нь яг зүгээр амжилт үзүүлэх гэвэл. Гэхдээ ер нь SG-ийн байрлал дээр бас яг ингээд Beasley гад яах вэ? Манай Beasley чинь энэ жил ингэж дараа жил бас яг ингэнэ гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Ави штэ. Ави гааны хэлсэн штэ. Ави хамгаалалт сайтай байхгүй. Гэтэ сая Pistons-ийн нэг сайн хийж чадсан юм болохоор Beasley болон Tim Hardaway Jr. ч юм уу ер нь хамгаалтан дээр сул байгаа тоглогчдыг аюу сайн нууж чадлаа шүү дээ. Хамгаалтан дээр тийм амар сул байгаа юм шиг харагдахгүй байж чадсан болохоор бас Pistons-ийн бас давуу тал бас байж магадгүй. Тэгээ Beasley бол тэгээ өөрийгөө бол ямар шийдэгчтэй бас харууллаа шүү дээ. Hardaway юу яагаад л шүү дээ. Яг ингээд Hardaway чинь зарим өдөр яг тоглолт эхлэнгүүт л эхнээсээ буудаал эхэлдэг шүү дээ. Тэгээ ороод эхэлдэг. Тэгээ ороод эхэлдэг. Тэр өдрөө болдог үнэхээр шидэлтэй л байдаг. Зарим өдөр эхлээл ерөөсөө 3 4 шидэл ерөөсөө байхгүй. Дутаал эсвэл даваал эхэлдэг байхгүй. Тэнгүүд нь Джейсон Кид дасгалжуулагч бол суулгачдаг байсан юм. Энэ дасгалжуулагч бол Hardaway гаргаж ирээ лээ. Шидүүлэл тэгсэн чинь сүүлдээ 4-р үед манай хүний шидэлт нь ороод бас тэгж болдог юм байна. За Pistons-ийн хувьд бол ямар ч хэлсэн энэ зам бол тэдний хувьд бага өшөө сайжруулах талаар нэлээд ажиллах болов гэж бодож байна. За тэгвэл түрүүн бас ярьжсэн. Knicks болон Boston Celtics багийн хоорондын учраа 4 пик гэсэн амжилттай. За Knicks-ийн хувьд бол мэдээж энэ статистик бол нэлээд харагдсан. Яг л өөрөөсөө дээр амжилттай байгаа багууд эсрэг юм баг хожил байвал чадаагүй байгаадсан. За энэ эсрэгээр түүнээс доошо байгаа багуудтай бол хожоод яваадсан. За тэгээд ер нь эхний хоёр тоглолтыг харах юм бол бас онооны зөрүүж гэсэндээ бас асар хол байгаа шүү, тийм ээ. Тий. Энэ Boston Celtics-ийн одоо Энд чинь нөө төвлөрөөгүй Boston шүү дээ бараг. Тэгэл хин нэг нь тоглоогүй л байгаа юм. Алдаг оног. Жирүү намраат ч юм уу, Форзин намраал ингээд явж байгаа л үлрэлийн л үе шүү дээ. Тэг Бостны нөгөө шидэлтүүдийг одоо өстой яалтай юм дээ тий. Нью-Йорк ч тэгж Бостон шиг тэгж олон оноо авч тэгж олон холоос шидэхгүй шүү дээ. Гэтэл чи энд одоо энэ үлрэлийг ингээд 3 онооны шидэлтээр тэргүүлсэн хоёр хүн энэ багт байгаад байгаа байхгүй. White хин хоёр, Pritchard хоёр. Тэгээ дээрэс нь бусд нь бас бүгд шиддэг тий. Porzingis, Brown, Tatum. Jason Tatum, Derek White, Pritchard 3 баг тэгтэл эднийх 250 нэмэх 3-аас хийсэн байгаа. Тийм. Pritchard-ийн нэг шидэлт ороод нэг тоглолтын дээр 7-8-ыг хийвэл тэгэл дуусаа ямар ч авах. Тэрийг ер нь энэ нөлөөлтөөс нэлээд харуулсан шүү дээ. Derek White тэр хоёрын шидэлд орох юм бол тэгээд ер нь босод багууд хэцүү байна гэдэгсэн. Бүх багууд шууд буугаад өгчтэй ш цагаан дугаа мандуулаад. Knicks багийг энэ баг бүрэлдэхүүнийг бүрэлдүүлэхдээ Boston Celtics-ийн эсрэг матчап болох гэж бүрдүүлсэн гэж яриа байдаг шүү дээ. Гарааных нь. Тий. Тэгээ Pritchard-ийн эсрэг хүн байхгүй шүү дээ. Гараа Камерон Пейн юм байна. Яг 5 тоглож шүү тийм ээ. Үндсэн ерөнхийдөө ярьж болохоос заавалчгүй сэлгээ болгонтой гэсэн үг биш л дээ. За тэгээд яг ингээд одоо ингээд 82 тоглолтын яад гацсан Нью-Йорк Knicks-ийг дүгнээд ярьж болж байгаа байхгүй юу. За тэн дээр ямар дүгнэлт байна вэ гэхээр ууг нь ингээд багийнхаа яг үндсэн тоглогчдыг харахаар хамгаалалт нь сайн байх хэрэгтэй баг. Тэг. Яг тэ хамгаалалт нь тогтмол биш байсан. Ялангуяа өдөртийн төгсгөлд хамгаалалт нь муу байсан гэж ярьж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр ахаад нөгөө нэг дасгалжуулагчийн тоглолтоо олон минут тоглуулдаг гэдэг. Мэдээж хичнээн сайн хамгаалагч байлаа ч гэсэн үнэхээр ядаралтай байгаа бол 100% өөрөөр хамгаалах боломжгүй шүү дээ, тийм. Тэр зүйлүүд яригдчихэж байгаа. За тэгээд энэ цуврал дээр хийж болох нэг өөрчлөлт нь Нью-Йорк Knicks юу гэж болох вэ? Mitch Robinson-ыг гаргаад Karl Anthony Towns-ыг нэг органик 4 номер л гаргаж ирээд тоглуулбал би илүү Нью-Йорк Knicks илүү давуу тал үүсэх юм болов уу гэж бодоод байгаа. Хүүгээр яг Towns-та 5-ыг гаргаад үзэхээр одоо хэцүү санагдаад байгаа. Ямар тохиолдолд Нью-Йорк Knicks боломж гарах вэ гэхээр мэдээж Boston Celtics маш бага хувьтай 3 онооны шилдэг гүйцэтгэж байгаа. Тэгээ Boston Celtics-ийг 3 онооны шилдэнд ажиллаж байгаа тохиолдолд ерөөхдөө Нью-Йорк Knicks ямар боломж байхгүй шүү. Гэсэн ийм юм яригдах. Одоо тэгээ Mitch Robinson чинь гараанд гарчхаар бүрэл шидэх юм шүү. Mitch Robinson гараад гарахаар Al Horford болон Porzingis гараа зогсож байна. Үгүй Horford-гүү гарцсан ч болно шүү дээ. Ер нь болоо. Тийм Tatum 4 дээрээ хамгийн тоглол Drew White, Brown гэдэг тэр тав чинь тавуулаа ингээд 5 автаараа тоглолцохоор чинь Mitch Robinson суултал болох юм уу? Хамгийн гол одоо юу гэдэг Porzingis, Horford хоёр гараанд маш цөөхөн хамтаа гарсан байхгүй юу?
Тэгээд яагаад Мичел Робинсны гараанд ядаж тоглолтыг эхлүүлэхэд хийх гэх юм эхнээс нь алдааны асуудал Карл Антони Таунсыг орчихгүй тий. Тэгээд Карл Антониос алдааны асуудалд ороод бүр ингээд суучих юм бол бүр хэцүү болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бусдын талбай хамгаалтаа муутахгүйгээр Карл Антони Таунсыг илүү олон минут мелод үр дүнтэй тоглуулахын тулд гэсэн. Тэрнээс Мичел Робинсныг бид нар юу гэдэг чинь гараад 3-д гараад хамгаалч юм уу эсвэл 30 минут тоглоё. Ямар нэгэн байдлаар Карл Антони Таунсын алдааг хязгаарлахын тулд байх ёстой нэг нүүдэл байж болох юм болов уу гэж хараад байна. Ер нь бол өөрчлөлт хийх их дургу. Ер нь хийхгүй л баг л та. Ер нь удирдлагын турш явцсан. Хийхгүй байж болно л та. Зүгээр л тийм санаа байж болох юм уу гэсэн. Тэгэхээр яг зүгээр дасгалжуулагчийн хувьд бол тийм өөрчлөлт хийхгүй бах. гарыг хийхгүй бах гэж. Угаасаа тэгэл яг шууд тоглогчтой яг нэг эсрэг нэг тулуулаад ингээл хамгаална л гэдэг төлөвлөгөө гаргаж байгаа. Яг гол нь яг Браун Тейтум хоёр дээр Бриджес Ануноби хоёр хард гурвал эсвэчэн дээр аль нь хоёр нь л зөрж үлдэнэ гэсэн төлөвлөгөө авах. Тэгээд Дерек Вайт руу бол одоо яг сул ширдүүлэхгүй байх зорилго авах. Тэгээд довтлогон дээр өөрөөсөө бас 5-out тоглож чаддаг. Тэгдэг. Багаас гараад. Тэгэхээр яг ингээд яг гарааны тавтууд нь харьцуулаад арах юм бол ур чадвар мэдээж босд илүү ч гэсэн нөгөө талаас тийм муу тоглогчд биш шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм төстэй тоглолт хоёр талаас ирэх магадaltaй харагдаад байгаа байхгүй тоглолтын хэм маягийг харахаар. Би бол одоо ингэж бодоод байна л да. Бостноос ер нь бүгд шидэн тийм үстэй Бостон. Хамгийн муу шиддэг нь хий. Жирүү юу? Жирүү үйл болох Бараг жирүүлээ. Жирүү юу? Муу шиддэг гэхээсээ илүү оролдлого арай бага хийдэг гэх юм уу тий. За одоо хамгийн муу шиддэг. Тэнгүүт юуны Нью-Йоркийн хамгийн сайн шиддэг нь хий. Като. Кат. Кат юм уу Брансон л таарна тийм. 3-аас гэвэл кат. Тэнгүүт тэр хоёр жирүүгээс илүү шидэх хүмүүс баг ойролцоо. Яг Bridges бүгд шидэн. Шидэнтэй. Найдвартай гүйцэтгэлийн чадвар яг Дерек Вайт мэтийн хэмжээнд арай очихгүй л байгаа юм л да. Тэгэл сул орхиолвол дуусаа шүү дээ Бостны тоглогчдыг. Бүгд 3-аас унгана. Тэгээд сэлгэн дээр нөгөө сэлгэнээс орж ирж байгаа хүмүүс чинь ямар амар 3-аас шидэхүлээ. Ямар ч сан Орландо бол Бостны сэлгийг сайн тоглуулаагүй. Тэ? Суралдаа. Харин Орландогийн чинь сэлгэн айгүй сайн юм шүү. Колин Тони чинь айгүй. Колин ч сайн суралддаг. Айгу бага минут тоглосон. Тий. Айгу бага минут тоглосон. Сэлгэнийх нь хамгаалт сайн юм уу гэвэл тийм. Тий. Джонатан Айзак гэж Тий. довтлогоо гэхээр ийм багч бүр Гэхдээ ерөөсө гарааныхын довтлогоо хоёр хүн л байгаа даа шүү дээ. тэгэл бусд нь ерөөсөө хамгаалах зорилттой болчиход байгаа. Энэ суур Баг Хьюстонаас довтлогоо муутай байгаад байсан уу? Тийм шүү дээ. тийм шүү дээ. Хьюстон ч бас довтлогоо муутай баг байгаад байгаа байхгүй юу? Тэгээ илүү. Хамгаалт сайтай. Jabari Smith, Harrison гэж сэлгэнээс гарсан хоёр нь шидэлт байхгүй л тийм баг байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт л ингээл шидэлтийн зөрүү гарандаа яалтчгүй. Бостны шидэлтүүд зүгээр дараалал ороод 10 оноо тасарчингууд тэгэл яах юм Брансон ганцаараа хөлсөө цутгаалал дайр шүү дээ өөр яах. Ямар ч боломж байна. Энэ суурал дээр сэтгүүлчид бас юу гэсэн бэлээ? Таамгуудаа өгсөн бэлээ. Тэгээд бараг 13 сэтгүүлч 13лаа. Бостон Селтиксийг 5 муу 6 тоглолтод хожно гэсэн бэлээ. Тэгэхээр Нью-Йорк Никс бол ямар ч хожих боломжгүй гэж ерөнхийдөө харсан байгаа даа л да цувралд. Тэгээ би одоо бид ингээд итгэсэндээ ерөнхийдөө бас энэтэй санал нийтжиж магадгүй юм тийм ээ. нэгдэж байгаа л да. Ер нь угаасаа л тийм Бостон шүү дээ аврагууд шүү дээ. Угаасаа тэгээд гимтэлгүй Бостон угаасаа потенциалыг мэдчихэж байгаа. харин тэр нөгөө тулгаагийн хилдгээр тэр нөгөө кат маань сайн илүү Давуу талтай байв. давуу тал бол ер нь Порзингсоос давуу тал болно шүү дээ. Тэгээ Порзингс маань нөгөө нэг ачаал авахаараа гэмтчихдэг хүн шүү дээ тий. Ер нь хөлрөлд бол ингээ жоохон сул амралттай байж ээж тоглодог тий. Яг ачаал аваад зүтгүүлэл эхлүүл гэмтчихдэг. Учираас Порзингс гараа авчих үү дээ гэдэг нэг асуулт. Асуулчгүй тэгж үү. Гоо тэгэл нэг 3-4 тоглолтоор гараа авчдаг ч цаач бас. Никс ч бас Каттаа нэг хэд тулаад тий. Сайттай Орландогийн цувралд бас амар л байлаа ш. Цусмасаа гоожулсан ш хамаагүй сайхан. Тэр гэмтэл бичлэг бол тэгж ямар ч төлөвлөх боломж авахгүй болохоор тэрийг өөрчлөн тэгж ярих юм боломж байхгүй л та. Гэмтснийхэн дараа л гэмтсэн гэж ярихгүй л одоо Порзингс ихний юунд бол эхний шатнд бол амар тийм бие хүчийн тоглолттой сайн тоглосон. Сайн тоглосон. Зөвхөн оноо авалтаараас биш ерөнхийдөө бусад үзүүлэх нөлөө хамгаалалт те юу гэдэг юм. сайн байгаа сайн. Тэгээ энэ хоёроо холт гэхдээ Порзингсийн гимтлийг бол төлөвлөжтэй. Бас мэдсэн жил тэгээд мэдчихэж байгаа. Тэгээ нөгөө Өнгөрсөн жил гимтэйгээ зэтгэсэн нэрэ плей-офф бас Карьерийнх нь түүхэн тийм болсон болсон, тий. тэгээ ерөөсөө ачаал авахаар л. Тэр нь одоо юу юм бэ? Гэмтлэх юм уу юу гэх юм? Ачаал авахаар одоо булчин зангираад идэг гэж болно шүү дээ тий. Бас яг гэмтэл биш.
гимтлэх уу? Гэмтлэх юм уу юу? Өвдөм Финал өнгөрсөн финал бас гимтэл байсан шүү те. гимтлээс. Бас олон минут бүр ер нь тоглож чадхааргүй бас болцсон байгаа гэсэн шүү дээ. Тэгээд Хорфорд л бүр яг өөрөө тэг Хорфорд гэдэг хүн байгаа шүү дээ. Хорфорд бол Cardinal тавсаа гарч ирээд бас Үзэн. эвгүй хамгаална шүү. Нэг хэдэн позишн дээр бол. Тий. Тэгээд Хөдөлгөөнийг уншаад. тэгээд Корнет чинь Мичл Робинсон хамгаалч юм тест. Мичл Робинсонг бол хамгаалж чадаад байх байх те. Бараг довтлохгүй юм чи. Карлентийн таунс дээр ер нь заримдаа жирүү болоод ирсэн очих баг. Доор нь. Ямар өнгөрөө бэ? Нэр. Манайх чи тийм тансаглалтай шүү дээ. Тансаглалтай гэдэг. JT Браун хоёр чи өөрсдөө сайн хамгаалагч таахгүй юу? Өөрсдөө Браун гэхдээ жоохон гэмтэлтэй байна уу? Үгүй хаа. Нэг Үгүй ээ, ер нь гимтэл бэртлэх байхгүй зүгээр л нэг жоохон ингээл гимтэл бэртлийн ч юм уу жоохон өвдөл мэдрэгтгэл нёгийг амрах чадвартай биш боломжтой байгаа байхгүй. Rotation эрсдэл үрхгүй тийм. эсрэгээр нөгөө багч болохоор нэгийг хаацаалах юмш боломжгүй баг байгаа тийм. дээс гарааны тавсаас нэг нь байхгүй бол Норкол болно шүү дээ. Тэгээд удирдлагын турш яг энэ гарааныхаа бүрэлдэхүүнээр тоглоод сая плей-офф бас ингээд Сэлгэнээс тоглох 3 тоглогч нь тодорхой. Mitchell Robinson, McBride, Cameron Payne. өөр тоглогч байхгүй гэсэн. Ачуугаа ашиглахгүй нэ. Гимтсэн байлээ. Гимтсэн Гимтэлтэй байгаа юм болохоор. За тэгвэл хэдүүлээ энэ цуврал дээр ер нь өөрсдөө хаамгуудыг өгвөл ер нь хэдэн тоглох гарна гэж. Би одоо Орлондо нэг хожиж чадсан юм чинь Нью-Йорк нэг 2 хожиж хойлгүй гэж харсан. Босс өөртөөсөө болоод нөгөө нэгийг өгдөг гэдэг. 4-2. 4-2-оор. Хоёр тоглолт өгнө. 2 тоглолт. Игээр яхав. За би 7 тоглолтод Бостон гэж. Би ч 4 тоглолтод Knicks за Бас арай 5 тоглолтод Boston, 5 тоглолтод Boston. Ямарс нэг тоглолт бол авах байх гэж. Би Нью-Йоркийг зүтгэсээр угаад 7 тоглолт гаргана л гэж үзье. гарвал гоё л байна. Гоё л байна. Гарвал би бол ингээд Бостон бас ингээд нэг өнгөрсөн жил нэг хүчтэй юм 7 өөрсдөө 110-20% дайчилж л 7 тоглолт. Тэр нь дайчлах Гарна шүү дайчин дээ. тоглогчд бол байгаа тийм. Байгаа. Брансон, Хаар. гэдэг. Одоо тоглох юм бол гэхдээ Нью-Йорк сайн байна гэж үзэхгүй Бостон асуудалтай байна гэж үзэх. Тэрийг тоглолтыг нь харж байгаа тийм. Нью-Йорк бүр өөрсдийнхөө бүр ингээд бүр давуулан биелүүлж ээж л 7 тоглолт гарна шүү дээ. За тэгвэл ямар ч Нью-Йорк Никсийн хувьд бол бид дутуу үнэлэгдсэн. Энэ зурвал бол тун утахгүй биднийг хүлээж байна. За хэдүүлээ хагас гişийн бас ихний зурвал ихэлсэн байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамт. За мэдээж үзэгчд бол ийм хүлээлттэй байгаагүй болов гэж бодож байна. Индианагийн хөгжим ихшгэлсээр бол дууссан тэр багс тэр. Индиана ер нь плей-оффын цувралд 10-ны шоноо авч байгаа тоглогчд нь бараг л дандаа л 10 бараг хүрч байна тийм ээ. Өнөөдөр тэр хардаа Немпард ингээд тоглолцсон баг. Ямар ч бөмбөг алдалтгүйгээр 23 оноо. Тэгээд 6 оновчтой дамжуул. 6 оноо. Тэнгүүд яг эсрэгээрээ нөгөө талд нь Мичлийн олон шилтүүд ороогүй байхгүй. Мич хэдий 33 оноо авсан гэсэндээ талбайдаар хас 19 үзэлттэй байна. Тэгээд Ty Jerome-ийн 21 оноо өөрийнх нь хамгийн сайн тоглолтч гэсэндээ Donovan Mitchell болон Ty Jerome хоёр нийлээд 50 удаа товтлсон байна. Хоёрын тоглогч. Тайжром харин 20 товтлцсон. 20 товтлж 20 оноо. 20 товтлож 20 оноо авч. Тэгэхээр чи энэ багийн чи нөгөө систем бид хэд яриадсан шүү дээ. Энэ баг чи бүгдээрээ тоглолтог. Оновчтой дамжуулалтаараа лиг тэргүүлжсэн баг. Өнөөдрийн тоглосон тоглолт нь нэг юм өөр тоглолт болчихлоо. Илүү одоо гоцлсон тоглолт гэх юм үү те. За тэгээд удирдалт тэдний харилцааг харах юм бол ер нь эвгүй байгаад байна. Индиана аваад байгаа. Яг энэ та хэдийн тоглолтын саксыг чи ер нь яг үндсэнд бид нар штэ гэж хэлээд байгаа шиг санагдаад байна надад. Яг та хэдийн тоглолтын саксыг чи Индианагийн сакс штэ гэж л хэлээд байгаа юм шиг харагдаад байна. Тэгээ Индианагийн ялгаа нь яг бас 5 off тоглох боломжтой байна л да. Тавуулаа шидэлттэй тий. Кливленд бол Мобли маш цөөхөн шиднэ. Үнэхээр бүр сул орхиод байвал 3-аас шиднэ. Жаар даал нь бол эзэж чадахгүй. Индианагийн хамгаалалтаас арай өөр байгаа гэх шиг. Индианагийн энэ рок хөгжмөнтэй сакс чинь ритмтэй сакс чинь өнгөрсөн жил Бостонг бол хэд удаа хожингоо алдсан шүү дээ. Эцсийн мөчөд Браун л өөрчлөөдсөн. Тэрнийхээ хүчинд финалийн MVP авсан тий. Ер нь бол Индианагийн сакс чинь нэг гүйлдээд эхлүүл бас тэгэл аваа залчих гал. Одоо тэгээд Индианад нэг юм байна л да. За ингээд плей-оффт орж ирсэн бүх багуудаас яг ротейшн дээр ч юм уу ингээд одоо юу гэдэг сэлгээний тоглогчдын минутыг багасгаагүй яг үлрэл тоглож ирсэн нөрөө тоглож байгаа ганцхан баг байгаа нь Индиана Пейсерс байгаа. За тэгээд өнгөрсөн жилдээ харьцуулахаар хамгаалалт нь бас өнгөрсөн жилээ бодох юм бол илүү сайжирсан байгаа. Энэ юутай холбоотой гэхээр яг энэ бүрэлдэхүүн, яг энэ гарааны тав, яг энэ сэлгээ ингээ хамтдаа олон тоглогдсмол улам бие энийгээ ойлголцсон нь илүү сайн болцсон болоо тий гэж хараад байна. За тэгээд өнөөдрийн Cleveland Cavaliers-ийн хожигдсон шалтгаан бол ерөөсөө хамгаалалт 120 оноо тий Тийм шүү дээ.
Индиана гэхдээ бусад багуудын нөгөө нэг айгүй сайн хамгаалттай багуудад дээр их оноо аваад байгаа шүү дээ. Энэ гэхдээ нөгөө нэг яг нөгөө өөрсдийнх нь темп хурдаараа хамгаалтын байрал эзэлж амжихаас өмнө тийм ингээд бөмбөн шилжээд байгаа байхгүй. Тэ? Яг ямар довтлогоо явах гэдэг. Химнэлийг л удирдах гэсэн үг. Тэгээд одоо чинь Нью-Йорк шиг Брансон бөмбөг залаал ингээд ороод ойлгомжтой довтлогоо ирж штэ. Тийм биш. Яг Ерөөсө бөмбөгийн дээгүүр нисээд тэгснэ эндээс нэг хүн довтлцдаг. Айгу сонин. ямар нэгэн төлөвлөсөн довтлогоо биш. Тухайн моментн дээрээ төлөвлөгөө гаргаж довтлдог. Нэг хүн одоо чинь Нью-Йорк шиг хүчээрээ ингээд бяраараа нуруугаараа шахсаар аваад ингээд оноо авж байгаа бас биш. Яг ингээд бөмбөг ингээд байрал авч амжааг байхад шилжээд байгаа байхгүй. Тэр нь л одоо хурд гэх юм уу? Тэ? Нөгөө талаас Кливлендийн саксыг харахад тийм мэдрэмж юу төрдөг үү? Тоглохоос нь байрлахаас нь өмнө ч юм уу тэгж тоглолтыг төгсөж байгаа оноо авч байгаа тийм өөртөө бас бас багуудтай тэг тоглолтын шүү дээ. Энд нь арай л илүү өөртөөс нь урд байгаад байна. Үгүй яг зүгээр тэр чинь л тоглолтын төлөвлөгөө нь байгаа шүү дээ. Уусаа тийм төлөвлөгөөгөө тоглох шүү дээ. Тэгэн гот Кливленд бол арай өөрлөлтөг. Кливленд чинь ингээд байршилсан довтлооны сонголт олонтой. Мичл гослоо тоглолцож болж байна. Эсвэл Эвен Моблиг гол дээр аваад довтлогоо эхлүүлээд 60-76-ээр хайдаг довтлогоо ингээд хувилбарын хувьд бол илүү тогтож тоглолдог баг нь. Тэгээ яг харахгүй тэгээ холбогчгүй Сэмэрэл гараанд гарлаа. Мичл яг бөмбөг эзэмшээ тоглохоор шидэлт нь орохгүй нь бас тэнтэй холбоотой байхгүй. Гарланд залж орж ирж байгаад Мичл чинь нэг тойрч гүйж сулраад аваад шитгэхэд хийхөөр өөрөө залж орж ирээд хоёр талд нь Мэрэл Макс Трусгийн хоёр шидэгч гараанд гаргаад байгааг бас би жоохон ойлгосонгүй. Гарландын оронд магадгүй Тайжрома гараанд нь гарах бол яах байсан юм бол тоо. Хоёр шидэгчийг Мичилтанд гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр довтлогоо нөгөө зохион байгуулалттай явахад тун амаргүй болчиход нөгөө багууд нь ч гэсэн хамгаалаад байгаа юм. Мэрэл эслүүс хоёр ойлгомжтой шидэн ер нь бол ойлгомжтой шидэн. Хажуугаар залж ороод нэг амар хурдтай яваад орчихгүй. Тэгэхээр Гарланд ирэхээр би бол энэ бүх асуудал шийдэгдэж байна гэж бодсон л да. Гарланд ороод ирэхээр Гарланд нөгөө довтлогоогоо өрнө хүмүүсээ өрнө. Гарланд чинь үлрэлт 9 дамжуулалт дундчилж байгаа юм шүү дээ 8 дамжуулалт. Ер нь тэгээд яг Индианагийн хувьд Кливлендийн тоглогчдоос дийлэхгүй байгаа юм хоёр төвийг нь үнэхээр дийлэхгүй лээ. Тэр хоёр нь бол өнөөдөр өглөө ялчгүй л явж ороод 60-8 мод дээрээс нь тавиад байгаа байхгүй. Тэрийг бол одоо манай Майс Тернер энэ төр бол тогтоож чадахгүй байгаа байхгүй ялчгүй. Үнэхээр дийлдэшгүй юм бол тэнд байна. Кливлендэд хоёр цамхаг. Тэгэхээр тийм юм бол Кливленд бүр илүү тоглолтын хэмнэлийг удирдаад илүү байгаа зүйлээрээ тоглох болов. Одоо яалчгүй ихээр хэлж байгаа шиг давуу тал нь бултаа талбайд шүү дээ. Тэгээд Индиана чи яг үндэ цагиргалуу нуруугаар оруулж байгаа постап хийгээд ингээд тоглож үндэ байх майс сурж 3-ын гадаа зогсож идэв шүү. Сякам нэг шахуу шиг. Сякам хийхлээр одоо энэ байгаа хоёр түвэн тоглогчдод арайж оноодаад байна. Тэгэхээр нэг нь туслалаа зогсож хэцүү байхгүй. Эсрэгээр тоглолтын хэмнэлийг жоохон удаашруулад 11 удаа 3-аас 9 хувьтай шидэж байгаа зарим нэг Jared Allen бөмбөнд хэдэн удаа хүрсэн. Моблиг хэдэн удаа бөмбөнд хүрсэн гэдгийг тоолоо. Илүү бутал бороо дайр тэ өгсөн, дайрсан, тэндээсээ задлсан, сударсан шиддэг. Тэрнээс одоо бүх юмаа л дооно мижил даатгаад байж болохгүй байхгүй яг үлрэлт юу хийж исэн юм мэдээж 5-аас 6 тоглож 10-аас дээш нь аваад хожиж үзсэн. Тэр юмаа л үргэлжлүүлээд хийх хэрэгтэй болоо гэж бодчих. Харин тэрэн дээр Гарланд дэрч би асуудал шийдэгдчих болов гэж зур гордоод байна. Тоглолтыг найруулад явчих байна. Хэдийгээр талбайн даваатлыг Индиана Пейсерс авсан ч гэсэн тэгэл Кливленд илүү аг нь хэвээрээ л гэж харж байна. Хэвээр юм байлаа. Тэгэхээр цувралт бол Кливленд илүү гэдгээр хэвээрээ л байгаа. Тий, оноо ойрхон байхад жишээ нь доор моблийг өгөхөд тэгээд зогсоох боломжгүй байгаа байхгүй. Оноо ойрхон байвал. Гэхдээ Индиана чинь тасгал тасаа явчихдаг бас аюултай баг шүү дээ. Тэгээ нэг тасарчвал бас хэцүү. Одоо зүгээр энэ суралт Индиана хүмүүсийн бодож байгаагаас илүү их одоо даймж те үзүүлнэ. Тэр бол тодорхой. Яг бол Индиана ямар ч тийм тактика өөрчлөлт гэсэн юм байхгүй өөрсдийнхөө хий гэсэн юмыг хийдэг баг болчиход байгаа. Энэ магадгүй тоглолтын хэмнэлийг угаасаа өдөрдох баг нь Индиана юм шиг харагдаж эхэлж байгаа байхгүй. Үнэхээр Гарланд орж ирээд яг тэр тоглолт Гарланд чи өөрөө бас нэг юм up and down тоглолдог тоглогч шүү дээ. Тэрнээс би Гарландыг амар 24 секундтай уйж байгаа байж гэж тийм хийгээд нэг айхтар нөлөөлөд байх боломж бага болоо гэж харж байгаа болохоор сурал энэ жоохон хүн зурлах гээд болоо. Тэгэхээр Индианагийн хэмнэлж явна гэхэлэр Кливленд бол гэхдээ Индианагийн хэмнэлд тоглож чадхаар баг шүү дээ. Хаа очиж. Тэгэхээр бас нэлээд сонирхолтой цуврал. Ер нь бол энэ хоёрын тоглож байгаа сакс нь ерөнхийдөө жоохон адилхан болов гэж би хараа. Яг Гарланд тий одоо холбогчийн чадварын үед Халибуртны хэмжээнд яг холбох чадвар биш байж болно. Гэхдээ адилхан оноо авчин. Тэгээ Гарланд гол нь хамгийн том өөрчлөлт нь эхний бөмбөгийг авч орж ирэх хүн Гарланд болж хувирах. Тэр ялгаа гарна гэж бодлоо. Мичл биш Гарланд. Энэ бол маш том зөрүүтэй өөрчлөлт байх болов гэж бодоод байна. Нэлээд том өөрчлөлт.
Тэгэхээр ямарсан хоёр адилхан төстэй багуудын тоглолт бол бид хэдий цаашдаа хүлээж байна. Тэгээд дөрмөс нэг статистикийн дурдах юм бол Cleveland багаараа 25 оноочтой дамжуулт өгсөн бол энэ жаа бараг 30 оноочтой дамжуулт өгсөн баг. Тэгэхээр маш олон гой бөмбөг шилжсэн, олон тоглогч оролцсон юм гой цувралыг төлөө үзүүлэх гэж бодож байна. За энэ түрээд манай 2 дугаар хэсэг мөн өндөрлөж байна. Тэгээд түр завсарлаад 3 дахь хэсгээр уулзцгаая. NBA Talk 32 дугаар та бүхэндээ хүрж байна. NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгч PC Mall та PC Mall-оос бүх төрлийн электрон бараг урьдчилгаа төлбөргүйгээр лизингээр худалдаа авах боломжтой. Мөн NBA Talk-ийн ерөнхий ивент тэтгэгчээр илүү тэмүүл Pepsi ажиллаж болох таатай байна. За ингээд 3 дугаар хэсэг маань эхэлж байна. 3 дугаар хэсгээ нэгэн сайд гонигтай бас мэдээгээр эхлэе гэж бодож байна. Тэгээд энэ бол мэдээж тасгалжуулагч Greg Popovich-тай холбоотой. Тэрээр 29 жилийн тасгалжуулагчийн замналыг ийхүү өндөрлүүлж байна. За тэгээд үүнийг сонссон ер нь NBA-ийн тамирчид болон дасгалжуулагч нар бүгдээрээ Поповичийн тухай жиргэнүүд те одоо пост сэтгэлдлүүд гэдэг ингээд одоо бусад бүх 29 баг Поповичд хүндэтгэл бас үзүүлж харагдаж байна. Тэгээд 29 жил NBA-ийн дасгалжуулагч, Америкийн нэгдсэн улсын шгшээ багийн дасгалжуулагч хийх замналдаа ямар олон мэрэгчлэнүүдийг өөрөөсөө төрүүлж харгасан, ямар олон мундаг тамирчдыг дасгалжуулсан гэдэг түүний түүхэд бас агууллаа. Би миний хувьд бол бүх цагийн номер 1 дасгалжуулагч зүгээр бодож хүндэлдэг. Тэгээд сая зодог тайлсан мэдээ гараад Стив Кер дасгалжуулагч футболын өмсөөл ирдэ плей-оффын чухал тоглолтод. Ингээд ирж байгаа үйлдэлүүдийг тамирчдын жиргэнүүдийг хүндэтгэл үзүүлж байгаа байдлыг харахад ч тэр ингээд лигт хүлээн зөвшөөрөгдсөн одоо яг одоогийн дасгалжуулагч дундаас хүлээн зөвшөөрсөн сороо ганц хэрэг минь ягарахгүй Попович байгаа гэдэг нь ингээд мэдээлэл цацагдсанаас хойш үйл явдлууд дээрс тодорхой харагдлаа тийм. Яг гоо зүгээр сагсан хүн сонирхчид ч юм уу NBA өөрөө магадгүй Поповичийн сүүлийн одоо дасгалжуулагчийн карьерийн замналыг магадгүй үдэж өгөх ч юм уу тийм. Тоглолтоор үдэж өгөх ч юм уу. Тэр зүйлүүдийг бас нэлээд хүсэжсэн болоо харамсалтай ямарсан тийм зүйл болсонгүй. Мэдээж өөрөө энэ эрхэм гэсэндээ тийм зүйлийг хүсгээргүй тийм байдаг шүү дээ тийм ээ. Тэгээ эрүүл мэндийн шалтгааны улмаас ерөөдөө дасгалжуулагчд хүрлээ тий харамсалтай. Дасгалжуулагчийн ажлаа хийх боломжгүй болж байгаа шүү. Гэхдээ San Antonio Spurs багийнхаа тэгсэн мөнгө үйл ажиллагаа хариуцсан. Үйл ажиллагаа биш. Тэр ярин шин юу юм тэр илүү нөгөө нэг тийм honorary буюу одоо ингээд одоо ямар ч гэсэн зүгээр ингээд багийн нэг хэсэг байх хэвээр зөвлөгч маягийн юм үр дээр л ирж байгаа болохоос энэ хүний яг эрүүл мэндийн шалтгаанаар тэгж өдөр тутамдаа ажиллах боломжгүй гэж үзэж байгаа. Нөгөө нэг Данкан зодог тайлсны дараа Спурс чинь Данканд 4 жил дараалал зүгээр зодог тайлсны дараа 6 сая доллар ч өгөөдсөн шүү дээ. нэг ажлын магадгүй байр гаргаж тийм. Тэр шиг Спурс яг энэ домогт эрхмүүдээ ингээд хүндэтгээд нэг позишн дээр үлдээдэг юм шиг байна. Тэрнээс шиг сагсмын үйл ажиллагаа хариуцаад ингээд яваад байгаа юм бол байхгүй юм шиг л. 2023 оны алдрын танхимын гишүүн 5 удаагийн NBA авраг 1391-ийн хожлоор дасгалжуулагчийн замналаар бүх цаг үеийн нэгт бичигддэг. 2215 тоглолт. Дасгалжуулагчийн бүх цаг үеийн 3-т гэдэг энэ бол магадгүй юу гэх юм. Хамгийн амар статистик нь 18 улирал дараалж 50-тай шууд хараалт шүү дээ. Нэг баг 18 улирал унахгүй тоглоно гэдэг. Ортоо бол төсөөлөхдөггүй. За тэгээ мэдээж босч байж чадахгүй тий. Дурдсан зүйл бол мэдээж энэ зүйл байна. Попович удирдлагаар ажиллаж байсан эрхмүүд. За бүгдээрээ л Попович удирдлагаас гараад багийн авраг тасгалжуулагч болсон тийм ээ. Болсон тийм. За мэдээж Авраг тасгалжуулагч нар эмэгтэй тасгалжуулагчийг хүртэл тий гаргаж ирлээ. Энэ бие рүү оруулж ирлээ. Орж ирээд WNBA-д яваад 2 жил дараалаад авраг авцсан тий. Тэгэхээр ингээд хүнийг маш сайн бэлтгэл. Тэгээ илүү дасгалжуулагчийн ур чадвар гэхээс илүү хүмүүсийн одоо нэг ярьдаг түүхүүд нь яг нэг хувь хүн нь айгуу гоё тийм ээ. Одоо Demar DeRozan-ы одоо аав нөөд болсон үед буудалтай байжсэн чинь хаалган тогшоод орсон чинь Popovich байгаа. Тэгээ тэр хоёр хамтдаа одоо тэр зовлонгийг хуваалцсан гэдэг ч юм уу. Яг ингээд хүмүүстэй ийм ойрхон байж чаддаг, чин сэтгэлээсээ байж чаддаг гэдэг нь дасгалжуулагчаас нь бүр илүү одоо хүндлэлийг ингэж авчирдаг тийм хэрхэн байсан юм байлээ. Тэгээ тэрийг ингээд энэ тэнд яриад ч юм ингэж явдаггүй. Дараа нэг цаг нь болоход хүмүүс өөрсдөө энэ
түүхийн талаар яриад дуусаад явж байгаа л та. Тэгээд харахад ер нь ингээд бас ууртаа үедээ ууртаа шүү дээ. Цэргийн хүн ингээд цахилгаан шаарддаг гэж яригнууд гэсэн. Бас нэг тоглогчд бол хүмүүсийн хайрыг татдаг том зүйл нь юу вэ гэхээр юу юм шиг байлээ. Хүмүүс яриаг асуухаар хошин шогийн мэдрэмжийн тулцсан хүн байсан. Хьюмор аяа үнэтэй тийм ээ. Хошин шогийн мэдрэмжийн тулцсан хүн бол ер нь ямар ч хүн таатай мэдрэмж үлдээдэг шүү дээ. Ер нь нэг тийм одоо 2000 он гарснаас хойш Сан Антонио Спурс бол нэг тийм одоо NBA-ийн сагсан мөнгөний багууд дотор нэг тийм цагаан захтнууд шиг л байлаа шүү дээ. Ер нь нэг юм тусдаа. Тэ? Тэгээд одоо Сан Антонио culture гэж бараг байна тий. Байна. Тийм л Тусдаа сагсан Dynasty гэж ярих юм бол тий. Spurs-ийн Dynasty бол хамгийн урт олон жил үргэлжилсэн Dynasty болсон баг тий. Тэгээ нөгөө нэг юм баг дамжаал явдаг тоглогч нар байдаг шүү дээ. Өчнөө баг дамждаг. Тэгтэл тэр тоглогч нар Spurs-оор бол ороогүй байдаг. Тэгээ Spurs team тоглогчдыг нэг оруулж гаргаад байдаг баг бас биш. Манай Денис Шрёдер Spurs-д очоогүй шүү дээ. Спурсоор бас ороод гарсан хүн өөр байдаг ч юм. Өөр тийм болдог энэ төр. Тэгэхээр Spurs-ийн нэг team culture байна. Одоо зэргийн үргэлжлүүлээд ярих юм бол ингээд Spurs-ийн ингээд Popovich-ийг тахласруулж шийдэх үеийн тэр драфтын тоглогч нар байна л да. Одоо бусад NBA-гийн багуудын хувьд бол хизээш ротейшнд нь орж ирэхэргүй тоглогчдыг маш зөвөр овжин байдлаар ашиглаад бүр давуу тал ингэж гаргаж ирсэн тохиолдол маш их байна тий. Ginobili жишээ нь 2 дугаар төргөөс онгогдсон. За энийг бол хүм болгоно гэж байна. Гэхдээ тэр Matt Bonner гэдэг тоглогч маш удаан тий ийм сонин тоглогчийг хүртэл ингээл ротейшнд оруулж ирээл 3 шидүүлэл хэрэгтэй үед плей-оффд орж ирээл амар хэрэгтэй хамгаалт игээл ингээл явж исэн ч гэдэг юм ингээд тэр ингээ Европын зах зээлээс тэр тоглогчдын судалгааг хийж ингэж NBA-д дэвшүүлж авчирсан тоглогч нар ч гэсэн маш олон байна ч гэдэг юм уу тий. Одоо Derek White-ийг бас энэ хэмжээнд Spurs-оор дамжиж гарч иж байгаа хүн шүү дээ энэ чинь. Тийм. Ер нь бол нэг яг NBA-ийн 29 багаас арай өөр сагс тоглодог тий. Тий. Ер нь нэг урд л явдаг. Яг NBA-ийн урд чадвар нь байгаа тамирчид нь. Гэхдээ илүү нэг юм нь болохоор илүү нэг Европын баг шиг юм шиг тий. Тийм 40 мянгатын шиг л байдаг шүү дээ. Ер нь нэг Европ стил харагдаад байдаг байхгүй баг зэрэг тий. Евролигийн багийн тоглолт үзэж байгаа юм шиг бөмбөг тултал шилжин. Хин нэгэн тоглогч нь 40 оноо аваад шаардлагагүйгээр хожижуулдгийг харуулдаг. Тэгээд 50 оноо аваад идэг лидер байдаггүй тий. Тэгээ харангуут ингээл Boris Diaw, Thiago Splitter, Aaron Baines гэдэг олон улсын Paddy Mills гэдэг юм Ginobili-гоос хол олон улсын тоглогчдыг бас их авдаг. Тэр нь ч гэсэн ер нь Popovich-ийн системд тэр тоглогч нар их гоё тохирдог. Учраас ч сонирхдаг болов. Тэгээ очиод бүгдээрээ төвшөө гэсэн тий. Spurs байсан тоглогч эргээд Spurs-өл зүрхэнд ингээд байдаг тий. Данк ер нь юу вэ гэж бүгдээрээ олон улсын юм Тийм шүү дээ. Бараг тийм шүү дээ. Тэгээд дээрэс нь тэр багаас тэр багт байдаг лидерүүдийн одоо характер ч юм уу те ямар нэгэн илүү дутуу юм хийдэггүй ч юм уу ер нь одоо зөв хүмүүждэг гэх юм уу те. Тэгэхээр тентхийн culture нь өөрөө энэ Popovich гэдэг эрхэмтэй бол салшгүй холбоотой л байгаа юм л да. Одоо харин энэ culture хэр удаан хадгалагдах нь те. Дараагийн Spoilstraгаа одоо Patrick Spoilstraгаа нэг олоод үлдээсэн шиг тийм хүн үлдээж чадсан юм болов одоо Mitch юм лээ. Сайн үлддэг. Тий, одоо ерхээс сонсож шаарж байгаа юм те. Тэр нь хэвэн баа. Тэр ер нь гэхдээ culture нь өөрөө тийм учраас яг тийм үнийгээ сонгох хараа тийм байж чадахгүй хүмүүсээ явуулаад дараагийнхаа үнийг эсвэл анханасаа тэр ажлын байранд тавьж байгаа хүмүүсээ судалсан байдаг ч юм уу те. Тэр ер нь бол төлөвлөсөн болов гэж боддоо шүү дээ. За энэ миний дараагийн залгамж байх гэж. Яагаад ч Popovich-ыг орлох боломжгүй л дээ. Тэр бол бүр амар ойлгомжтой. Яагаад гэвэл одоо яагаад Spurs-ийн тэр culture сагсан бөмбөг гэж юм байсан бэ гэхээр угаасаа Popovich яг энэ баг тамирчтай зангидсан гар шиг байлгаж чаддаг байсан. Тэрэнд яг тэмдэн сахилга бат чинь маш их яригдэн те. Ингээд ингээл одоо сүүлийн үедээ болохоор ингээд генерашн ингээ өөрчлөгдсөн болохоор яг team сагсан бөмбөгч тоглохоо болцсон бохоггүй сүүлийн хэдэн жилдээ. Тэгэхээр одоо мэдээж шинэ салжуулагч гарч ирж байна. Энэ мэдээж Popovich сурсан юм а өөрийнхөө арга барилдаа нийлүүлээд ингээд өөрийнхөө тэр сагсан бөмбөгийг гаргаж шинэ генерашны шинэ Spurs-ийн нэг хэв маяг те. Тэгэхгүй бол одоос яг өмнө цаг үедээс юмыг одоо цаг үеийн шинэ залуучуудаас тулгах бас хэцүү шүү дээ. Угсаал бүх юм нөөр болсон байгаа учраас тэгэхээр бас яаж шинжлэхдэх вэ гэдгийг бас бид нар харах үйлдэл мэдээж San Antonio Spurs-ийн ирээд бол маш гэрэлтэй байгаа. За тэгээд өшөө цаашаа ярих юм мэдээж нэг сахилгагүй Spurs байж боломгүй нэг тоглогч орж ирэх гадаг юм билээ. сүүл драфт нэгээр драфтлагдсан холбогч шүү дээ нөгөө. Нөгөө өвчтэй юу? Эрүүл мэндийн жоон сэтгэл зүйн юутай нөгөө Тий. Арын албаны эмэгтэй ажиллаж байгаа энэ нөгөө халт хүчрхийл маягийн үзүүлцээд үг. Тий. Тэр чинь тэгээд MBS болцсон тий. Primo илүү. Тийм Primo. Холбогч байсан шүү дээ. Тий.
ур чадвар бол сайтай. Гэхдээ ягаад ч одоо Spurs байх. Spurs юм биш. Гөө NBA ер нь гэсэн шүү дээ. Тэгсэн үү? Тэр чинь нөгөө өөрийнхөө эмзэг эрэхтнээ, бэлэг эрэхтнээ ингээ харуулад байдаг өвчтөө. Оо за. Тийм өвчтөө байхгүй. Будамжаар ер нь хавар болохоор нэг тиймэрхүү хүмүүс дуулддаг да тийм. Тэгээ 2 3 хүнд үзүүлсэн байхгүй нэр. Тэгээд ингэж хажууд нь Kevin Porter Jr. ч гэгэнт юм байна тий. Баларсан. тэгээ өвчин гэсэн юм. За тэгээ ямарсан Popovich-тэй холбоотой, Spurs-тэй холбоотой мэдээлэл байлаа. За харин хэдүүлээ дараагийнхаа тоглолтын таймыг орой энэ бол Тэгэхэд үемцэн нөгөө байрлалаа алдсан Яг нөгөө ийм баг дээр бол Заггоо тэгээд тий. Golden State яаж одоо ноёрох тэр бүгдээрээ мэдэн тийм үстэй. Нөгөө баг нь үүмэд эхлүүл тэгээ Golden State бүжиглж эхэлдэг шүү дээ. За Stephen Curry 22 оны 10 самбраас бөмбөг авалт 7 хоногтой дамжуулалт. За Buddy Hield өөрийнхөө career high буюу 33 оноо 3-9 удаа хийснээр плей-оффын түүхэнд дэмжиж тэнцсэн байна 7 тоглолтод. За Jimmy Butler ерөөхдөө өөрийнхөө хийдэг юм хийсэн байна. За нөгөө талаас бол Amen Thompson 24 оноо, Шингүн 21 оноо, Mobley 17 оноо, Jalen Green 8 оноо. Харин тий одоо юм ганц шиддэг хүнийг нь гэхдээ Jalen Green-ийг тийм айхтар хамгаалаад байгаа юм бас Байхгүй. Өөрөө довтлохгүй л байгаа. Зүгээр миний ингэж бодсон. Нөгөө нэг Houston Rockets мэдээж өндөр бүрэлдэхүүн гаргахаар ашигтай байсан. Гэтэ яг долоодох тоглолтод тэрэндээ хитрхи хайрцаглагдсан болов гэж бодод байгаа. Яг л Steven Adams-ыг 25 минут тоглуулсан. За Steven Adams талбай дээр байхдаа тийм ч ашигтай байгаагүй. Өмнөх тоглолтууд шиг тий. Тийм болохоор би яг нөгөө нэг удирдлийн турш болоод байсан тэр Eason тэр Jabari Smith Jr. хоёрыг илүү төлхөө ашиглах юм бол ялгаагүй л өндөр. Ялгаагүй самбарт илүү юм чи тэр хоёрыг илүү ашиглах хэрэгтэй байсан юм болов. За тэгээ мэдээж удирдалтай харьцуулах юм бол rotation-ыг хомсон. За тэгээд хамгийн шилдэг 3 онооны шидэгч нь холбогч нь байхаар тэр өрөндөө болохгүй байгаа байхгүй. За яг өндөө бол тэгээд хин хоёр пик нар бол явж байгаа. За аль аль нь бүсийн хамгаалт аваад ингээд шатар нүүсэн. Гэхдээ яг эцсийн үр дүндээ бол хитрхи нөгөө өндөр нуруугаараа давуу байдлаа бутаалаа бороо дайрсан юм а хитрхи бүр хайцаглаад хийгээд тэндээсээ задлсан шидэлтүүд байхгүй. Тэгээ шидэж байгаанууд нь хийхгүй ч гэдэг юм уу. Тэрнээс яалчгүй тоглооны самбар ч юм уу торгуул шидсэн тоогоор хүүсний тоглолтод илүү байсан ч гэсэн бусдад про дайраад үндсэндээ 4 тоглоод 74 оноо авч байгаа байхгүй. Тоглолт шийдэгсний дараа оноо 80 дуусна л да. Тэгээд тийм байсан болохоор би бодоод байгаа. Яг пикнер бол дээрээс Ванфлит юусоо крейт хийж бусдандаа боломжийг олгох чадахгүйсэн. Тэгэхээр ямар үед тоглоом ашигтай байсан бэ гэхээр мэдээж доошоогоо сэнгүүнд өгч ижил ямар нэгэн тоглоом дээр нэг creativity хийж ингэж бусдыгаа тоглуулж исэн болохоос ш Ванфлитийн нөлөө 17 авсан ч гэсэн үнэхээр муу байсан. Хамгаалтан дээр ч муу байсан. Эсвэргээр Стефен Кори гэж тоглогч үнэхээр тоглолтын төгсгөлийг ингэж хийдэг штэ гэдгийг Ванфлитэд үлгэр жишээ болгоод үзүүлчих واخхой. Эхний хагас 3 оноо 3 оноо штэ. Тэгээд бүтэн багаараа 3-6 удаа хийж хахад эсрэг багт нь Бари Хил 9 удаа хийсэн болохоор энэ тоглолт ингээд ойлгомжтой болсон. Тэгээд яг Стигерт салжуулагчийн нэг өөрчлөлт хийсэн юм нь юу вэ гэхээр Стивен Адамсыг гаргахаар дагаад Кевин Лунийг гаргацсан. Лунийг гаргацсан. Тийм. Тэгэхээр Адамсын нэг offensive rebound-ууд нь алга болоод Луни чинь маш сайн хашчиж байгаа байхгүй Адамсыг. Тэгэхээр сайн самбраас мөнгө авдаг. Тэгээд Лунитэй тоглолцсон. Өнөөдөр Луни бас 20 минут орчим тоглолцсон. Куминга бас харагдан лээ. Куминга гаргасан нэ. Кумингийн 1 минут хийчээд тэгээд 4 тоглолтын алдангууд нэ ерөөд суулсан. Гэхдээ Стив Кер бол ямар нэг юмыг өөрчлөлтийг зөрөгтэй хийж чаддаг тийм. Куминга хийсэн шалтгаан байгаа. Дараагийн шатнд илүү атлетик багтаа тоглох гээд байгаа болохоор Кумингаг тодорхой хэмжээний ротейшнд оруулж хэрэгтэй байсан болохоор талбай дээр нэг гейм 7 дээр бүр хийж байгаа. Тэр бол тасгалжуулагч юм бас өөр гэж харж. тасгалжуулагч байсан бол ер нь Куминга оруулахгүй шүү дээ. Уусаа байхгүйсэн тоглогчийг 7 дээрээс оруулах бас. За тэрийг бас мэдгүй. Яг л Кумингагийн атлетик байдлыг ашиглах гээд магадгүй өөр тасгалжуулагч байсан бол энэ цувралын туршид Кумингаг илүү ашиглах байсан баг. Тийм. Энэ одоохоо тасгалжуулагч 5 дахь тоглолт 6 дахь тоглолт нэр дараалал очсон 5 дахь тоглолт гэртээ бол илүүрхэж ойцсон 6 дахь тоглолтс ер нь гайгүй илүүрхэд дуусгацсан. Тэр тоглолтын дээр Aaron Holiday-г ашигласан баг. Тэсний өнөөдөр Aaron Holiday дахин ашиглах болсон. Aaron Holiday 6 дахь тоглолтод гарч ирээд 4 минут тоглохдоо 2 удаа 3-аас шидэ 6 он авч асуучих байгаа. 3-аас магадгүй хамгийн сайн шиддэг хүн байгаад байна шүү дээ. Сэлгийн цугаад. Тэгээд тэрийг өнөөдөр яагаад нэг бас 5-10 минут өгсөнгүй вэ ч гэдэм үү. Ванфлитээс илүү плеймейкер хийж болохоор шүү дээ. Тэр нь бол одоо
амар олон. За тэгээд хэдүүлээ хамтдаа Houston Rockets багийн цалингийн цэсийг харцгаая. За Fred VanVleet 44.8 сая, ер нь 45 саягийн цалин авч байгаа тоглогч юм байна шүү. Энэ багийг ахлуулах гэж авчирсан шүү дээ. Тийм байна. Тэгээд яг бас Kyle Lowry-гийн орлогч байсан хүн шүү дээ өөрөө. Хуучин авраг авахта. Тэг яг одоо ингээд нэг номер дээр бүхэл бүтэн багийг яг ахлаад явах манлайлагч Мөн үү бас биш байгаад байна л да. Мөн үуч гэж биш байна. 34 сая ч өндөр байна. За Jalen Green 33 Багийн оноо авахч бас биш байна. Тийм байна. Багийн оноо авахч бас биш байна. За бусадтай бол юм ярихгүй. Бусд нь үнэхээр мундаг байна. Тэ? Тэр 8 оноо авч байгаа залуу 33 сая авч байгаа. Тэр цалингийн цэс тийм баг жижигхэн биш байгаад байгаа. Тийм байна. Ер нь бол Rich Shepard ч холбогч юм уу, SG юм уу? Одоо тэгээд SG гэхээр нуруунд жижигдээд холбогч гэхээр холбож чадахгүй тийм л ирэл эзлэн байгаад байна. за энэс гялтааж байгаа хүмүүс мэдээж Amen Thompson байна тийм ээ. Shepard бол 3 оноо шидэлт бол сайн шүү. Тэгэхээр хитрхи жижигхэн. Тийм үү. За тэгэл одоо Атлетик чанарч байгаа Amen дуу гэж Thompson, магадгүй тийм ээ. Tari Eason, Jabari Smith чинь одоо энэ багийн гайгүй шидэгч нь болсон явж л шүү дээ. Яг угаасаа шийддэг л. Dylan Brooks бол болж байгаа маа тий. Яг. Ер нь л одоо Green нэг солих боломж байгаа юм уу? Болно. Болгохын тулд сайжруулах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр заавал нэг драфт ирэх тэгээд Jabari Smith, Tari Eason өгч Нэг бас үүргийн сайн тоглогч өгч ижил явуулна да. VanVleet-ийн гэрээг шинжилээд одоо юу гэдэг 3 жилээр тэдгээр Signing trade гэж юу? явуулж авч үлдээд. үлдээд. Гэхдээ ахаад нэг холбогч авчрах. Ахаад нэг одоо юу гэдэг суперстар ч юм уу. Онооцох орон зайг үүсгэх гэдэг шүү дээ тий. Тийм Энэ байх. одоо Houston юу үсттэй нөгөө Bronson нөгөө нэг Dallas Bronson 100 сая төгрөг өгөхгүй. Тэгээд Нью-Йорк авсан шүү дээ. Тэр үед Houston чинь юу холбогчтой байсан юм уу? Bronson авчих боломж байгаагүй юу гэх гээд байхгүй. 100 өгөөж Bronson авах боломжтой. Bronson ч ардаа угаасаа Dallas тэнцүүлж авч үлдэхгүй л бол Нью-Йоркийн тодорхой болсон. Аав нь Нью-Йоркод байсан. Угаасаа ингээд тохиролцоо нь ер нь бүрдсэн. Гэхдээ яг тэр үед одоо чиний 44-өөс гадна 30-ыг өгөө гэдэг тий. 4 жилийн 120 өгөө гэдэг. Одоо авцсан бол чинь VanVleet-аас Bronson хамаагүй илүү манлайлагч байсан. байх гэдэг шүү дээ. Байх гэдэг шүү дээ. Багийг бол хаашаа ч аваачих гэдэг шүү дээ. Одоо Тий. Тэгээ одоо тухайн үед болохоор чинь Лукагийн сэлгээний тоглогч гэдэг мдээгүй байсан гэх юм одоо зөвхөн нэг плей-оффт гялалтсан гэдэг бодол. Гэхдээ VanVleet чинь бас Lowry-гийн сэлгээл байсан шүү дээ. Тэгээ авраг авчаад яг ханшин үссэн байснаас гадна юу гэдэг одоо яг лид манжсэн үе нь болчиход байгаа байхгүй илүү өөрийгөө баталж харуулсан байсан. Тэгэл тийм ээ. VanVleet-д яагаад VanVleet 2 дугаар төргийн сонголт байсан бэ? Тэ намхан. Тойрог биш бүр драфт undrafted тийм байсан бэ гэдг нь бүр ингээд харагдаа одоо ингээд сул талууд нь харагдаад эхэлж байгаа байхгүй. Гэтэ сайн байна уу сайн. Гэтэ 5 6-д бол биш үү 4 5 6 тоглолт нэмэр сайн тоглолцсон. Тэг сайн байна сайн байна. Гэтэ Bronson-гийн хэмжээнд бол биш байгаа шүү дээ. Өдөрдөгч бол биш байгаа шүү дээ. Bronson хэмжээний тоглогч чинь цөөхөн байгаа шүү дээ. Тийм холбогч ялангуяа. Тий. Гэтэ одоо үеийн үед нэг байж байгаа нэг гарч ирээд шүү дээ. яг VanVleet байдгаараа байгаад одоо Jalen Green-ийн оронд нэг супер оноо түүхч ёстой дүлий зэрэг шиг оноо авдаг хүнд хэрэгтэй л. Бол санаагаар болдог бол тийм ээ. Санаагаар бол дооноо мич. 20 ч авдаг 20-г ч оноо авдаг тийм. Ер нь бол тийм. Яг тийм. Зөвхөн оноо авахч. Мэдээж Houston бас том цалинтай газар учраас энэ жил тэдний хувьд бол бас нэлээд том нүүдэл хийх. Магадгүй зарим тоглогчоос тайдас сууч. Jalen Green, Tyler Hero хоёрын алиг нь илүүд үзэх бай. Hero штэ. Hero. Хоёлоо оноо авахч. Тэгтээ тулсан газар хоёлоо оноо авч чадахгүй ч биш мэднэ. Hero оноо авнаа. За. Анар. Hero. Арай дээр. Шидэл центр намаагүй найдвартай шүү дээ. Чи би хэлж мэдэхгүй байна. Одоо нэг ийм зүйл анзаарч байна. Jalen Green нэг ингээл дөрөвдүгээр үедэр би харлаа л. Юус нүдэнд нь ямарч гал цог алга. Ерөөс энэ одоо энэ 10 оны зүрх бий барьчих юм байна гэсэн тийм сэтгэл зүйч алга. Тэгээ бөмбөг нэгж аваад тоглож байгаа ч юм алга, торгуулийн шугам руу явж байгаа ч юм алга. Ерөнхийдөө тэгэл алга болчих. баг оронд нь Tyler Hero матур байсан бол би шүү. Би наадах гэж 10 оноо ч барьж чадна гэд Өгчий гэдэг. Тий, өгчий гэж яагаад алдсан ч хамаагүй давтлах тийм зүрх зоригнууд Tyler Hero байгаа юм шиг. За тэгвэл Golden State Warriors дараагийн уучраанда наад 10 оноогоо надад өгчий гэдэг нэг тим тоглогчтой таархаар боллоо. За энэ бол мэдээж ерөөсө бүх оноог нь би авчиг гэдэг юм. Minnesota Timberwolves 23 настай. За баг бүхий л NBA супер одуудыг
эхнээс нь Нэгэн байгаа үеиг тийм ээ. тийм үеих нэг ингээд Ялж байгаа тийм тоглогчтой таарлаа. Тэгээ миний бодлоор ингэж харагдах юм Houston Rockets-ыг бүр өшөө сайжруулсан сайн багтай таарч байна. тий. Ер нь бол Houston шиг өндөр Лидертэй баг. тэгээд оноо авдаг Манлайлагчтай. тий нөгөө нэг оноо авахсаа өмнө 8 оноо аваад идэггүй. Ер нь жоохон сул тавьчаад бараг 40 оноод байнг авчаад идэг. Нэг хүн хамгаалах боломжгүй. За багийн хувьд бол маш өндөр. Потенциал өндөртэй. Ростер Макданелс гээд бас тайрын ийснэр хуу тоглогчтой. тийм байна. Харин тий. Тий. Ер нь хамгаалч шүү. Хамгаалч шүү. Тий, Рандл гээд бас нэг эсрэг нэг тоглодог. Байна. Хүнтэй. За тэрэн дээр нь Draymond Green очлоо гэхэд Гобери яах вэ? Энэ одоо бас за энэ суурлын талаар ер нь юу гэж харж байна. Миний хувьд бол саяны багтаа 7 тоглолт гаргацсан чинь гаргаад ядраад ороод ирсэн чинь тэрийгэ дахиад бүр сайжруулсан багтаа таарчлаа л гэж харж байна. Тий. Одоо бас л түрүүний нөгөө нэг Денвер дээр ярьсан шиг Warriors-ийн бензин дуусах магадлалтай л та. Тий. Одоо тэгээд дахиад нөгөөдөр шууд тоглоно шүү. Одоо энэ хүмүүс чинь сая Minnesota руу бараг нисэж байгаа. Тийм шүү дээ. Тэгээд нөгөөдөр тоглолт эхлэх гэсэн. Миннесотад нэг даваа тал байгаа. Houston-аас. Houston-тай адилхан өндөр бие үсний тоглолт гаргаж чадах мөртлөө Gobert мөгж хитнэ гэдэг чинь аюулаа байгаа байхгүй. Нөгөө талд Amen Thompson бас шидэлтийн үе нь таарах гураас тий. Шингүүн тааруу хэцүү шүү дээ. Адамс шидэхгүй. Ер нь Jalen Green-ийг шиддэг гэж хэлэхэд ч хэцүү шидлээ шүү дээ ер нь тий. Jalen Green улиралд бол шидээд ирсэн юм л та. Тий тий яг 38 оноо авсан тэгэл бусдаар бол хэцүү л Яг суурлын нэг тоглолтод бол болж байна. Тий. Minnesota Timberwolves бол Los Angeles Lakers-тэй хийсэн сурал дээр 4-р үедээ дандаа илүү оноо авсан. Тоглолтын төгсгөл. Тэгэхээр энэ юу хэлж ийнө вэ гэхээр Minnesota Timberwolves-ийн сэтгэл зүй үнэхээр сайн юм байна. Тэ? Anthony Edwards гэж тоглогч үнэхээр лидер юм байна. Тэ? Тэгэхээр Houston Rockets баг бол ер нь бол жоохон туршлагагүй гэдгийг харуулсан бол эсрэгээрээ Minnesota сэтгэл зүй бол одоо юу гэдэг голдонтой тоглож ин гэсэн нэг тийм айдас бол ерөөсөй байхгүй тодорхой. Бараг илүү дуртай. Удирдлийн турш Minnesota Timberwolves-ыг шүүмжилсэн. Яг бол өнгөрсөн удирдлагаа хүлээлтэнд хүрэхгүй байсан. Магадгүй энэ баг плей-офф хүлээж ирсэн байна гэдгийг ихний тойрогоос нь харж болно. Тэгээд дээр нь талбайн давуу тал Миннесота байгаа гэдэг. Энэ дээр бас нэг зүйл нэмэхэд Western Conference-ийн 6 болон 7-оор гарсан баг нь 2-оор гарсан 3-аар гарсан баг хожоод гараад ирчихсэн. Гэдг нь энэ Western Conference үнэхээр маш хэцүү 8 баг гарч ирсэн байна гэж харагдаж байгаа. За ингэснээр бүх багуудын эхний шат дуусаад дараагийн шат маань ийм багууд хоорондоо таарсан байна. За тэгээд бас сайхан зүрхтэй тоглолтууд юу нэг гарах юм байна. Ер нь зөвөр зурл хамгийн урт явах зурл нь аль вэ? Ер нь зурлаараа эрт дуус зурл нь ер нь аль нь гэж харж байгаа. За 7 тоглолт гарах зурл байгаа болов. Байна. За та алиг гэж харж байна. Та чинь болохоор Нью-Йорк Никс бодлоо босс хэлсэн юм 7 тоглолт шүү. 7-г 7-г хэлсэн чинь нөгөөдөл нь бүр жинхэнэ 7-нууд авчихсан. Харагдаж санагдах. Тэгээд ингээд энийг харахад 7 гол гарсан юм шиг харагдаж байна уу? Харж байна одоо Харж байгаа. Cleveland Indiana 2 доллараар явах гэдэг. Тийм сайд өдөр Тэр тоглолт нь шийдэгдсэн болохоор бүр тэгж харагдаад. Юу одоо яг Миннесота дээр нэмээд хэлэхэд Миннесота нодлын яг ийм эрч хүчтэй маш аюултай баг. Денверд хожигдож явж байгаад эргэж ирээд бүр ингээд бүр 3-2-оос 2 тоглолт аваад илт хожоод тэгээд ингээ гараад ирэхэд сүрдэжсэн л да. Эсрэг талд нь даалсан байсан шүү дээ. Хөөх энэ багичтай яаж зогсоох юм бол ер нь баг барахгүй юм байна гэдэг. Яг одоогийн Golden State-ийн байрлалаас харж ирсэн байхгүй юм эсвэл. Тэгтэл яг эхэлсэн чинь эхний 2 тоглолт талбай дээрээ хожигдсон байхгүй Миннесота. Гэхдээ Даллас бол илүү гарч амар тасарч хожиж чадахгүй байгаа. Яаж игээл нэг юм уу 2 онооны дээр тоглолтыг дуусгаад байгаа байхгүй. Лука Кайри 2. Тэгэхээр туршлага бас бариулдаг л баг шүү энэ баг. Миннесота. Нөгөө талд байсан багасаа бас арай жоохон тий одоо 90-ийн дарж байгаа л яаж игээл тэгэл эцсийн мөчөд нэг юм торгуулийн шидэлт мэдлэлтэр нэг онооны дээр гараад тэгэл бөмбөгөө барьж байгаа цагийг дуусгаад хожил аваадсан байхгүй Даллас. Энэ баг эсрэг. Тэгсэр байгаа 4-1 гараад ирсэн. Тэрэн шиг Жими Батлер, Стефен Кори гэж 2 туршлага чадсан шүү. байгаа штэ нөгөө талд нь. Би бол ерөөсөө тэгж бодохгүй. Яг л
Денверийг 7 тоглолтод 3-2-оос эргэж иж хожжоод гараад ирсэн сэтгэлзүү үед Миннесотагийн даасаа тоглоход альцна дууссан байсан бол би харсан. Хандсан ч баг. Одоо бол би Миннесотагаас тийм зүйлийг харахгүй байна. Тэгээ Golden State-ийг би Даллас шиг одоо юу гэдэг бүр тийм ингээд аргалаад хоцчихоор гэж бодохгүй юм л да. Яг одоо бүсийн авраг хүрээд үдцсэн баг л да. Одоо л түнш 20 дугаар шат тэдний хувьд. Денверийг давдаг шатна зү. Тий. Денвер давдаг шатнаас. Тэр бүсийн авраг цаашлаад бүр NBA финал тоглож үзэх хүслэр мэлцлэр л өндөрлсөн байл үү Антони Эдвардсын бодол дотор нь бол. Тэгээ тэрүүгээрээ бас арай өөр болов уу гэж. Тэгээ дээрэс нь яг энэ нэгэн үеийн хүмүүстэй тоглох тэднийг хожих хүсэл нь бас Антони Эдвардс байгаад байна л да. Одоо LeBron-ыг хожих, KD-г хожих. Одоо сая Америкийн шгшээ баг Стефен Curry ямар агуу гэдгийг хажуунаас нь харцсан хүн. Одоо Стефен Curry-г хожих тэр хүсэл нь бас Антони Эдвардс арай их байгаа болов гэж би бас харах шүү. Одоо Антони Эдвардсыг гол хамгаалагч нь Жимми Батлер. Тий. Одоо өөр нэг ер нь тэгж хамгааллыг гэсэн Куминга гараж ирэх нь гэж нэг үзэх нь байна тий. Тийм ээ. За тэгэн гол Julius Randle доор Муди бааш. нэр юм. Муди жижигдэн. Жижигдэх үү. Тэгээ Julius Randle-ыг Draymond Green. Тэгээд сая Steve Adams-ыг хамгаалдаг шиг Kevin Looney, Gobert-ийг гэнхэрс матч апынхаа үзчихсэн дээс жоох. Хэцээж магадгүй тийм ээ. Кевин Луни чинь Назарет гараад ирвэл одоо их л удаан бол. Удаан. Назарет чинь суурин дээрээс шалнаас хөлний хөндөрхгүй Шидэж. шидэж штэ бас л маш хурдан хугацаанд. За тамга айл дуусах уу та. Тэг. За тийм. За юу гэж бодож байна? Их барих. Хэдэн тоглолт гэж бодож байна? За би ер нь Golden State гэлчихье. Ард түмний талд явж байгаа. Тий. Баажахыг төлөөлөөд. Тэгээ. Баажахч баг өөрөө хэлж чадахгүй дээ. 7 тоглолт юм уу? 6 гэсэн. 6 юм. Хэдэн хамаагүй зүгээр. Ямар ч Golden State. Golden State гэж. Тодорхой юу? Ямар ч сан Миннесотагийн хувьд бол Lakers-тэй хийсэн цувралаас хамаагүй хүн цуврал болно. Тэр 4-1-гээр бол хийснээс илүү хүн тий хүн цуврал 4-1-гээр бол хож чадахгүй бах. Гэхдээ дараагийн шатнд шалгарчих واخа. Миннесота бол. Миннесота 6. 6. За. За ингээд энэ түрээд NBA Talk-ын 32 дахь дугаар өндөрлөж байна. Ирэх пүрэв гарагт NBA Talk-ороо уулзцаая.